За ер нь яг далд ухамсар гэж яг өвжигийн өнөөдрийн байдлаар ойлгосноор мэдэрснээр юу яагаад вэ? Бидэнд энэ яагаад хэрэгтэй юм чухал юм ч гэдэг юм да. Яг хүмүүс ойлгомжтой байдлаар нь л тайлбарлагдсан дээр баг. Хөв тавилан гэдэг зүйл байдаг юм шүү гэдэг нэг сэдв гараад ирж байгаа. Би яриг асуух гал юм л да хэлцэх нь. Яг ийшээ ингээд орхол ёстой л доо. Тэнд нэг одоо лам сууж байгаад шал өөр орны хил дээр чиний тухай юм уншихад чиний амьдрал сайжирдэ шүү дээ тийм биз дээ. Тэгвэл за тэгвэл өвжи манифест гэдэг чинь тийм юм байна. Тэгвэл за чи ингээд ойлгоцсон юм чинь яг манифестыг ойлгоснороо байнгын аз жаргалтай байж чадна гэж хэлж байгаа шигээ чи өөрөө тийм байж чадж байгаа гэж хүмүүс хэрэг асуух бах те. Тэгвэл юу гэж хариулах? Та эрүүл сарвал байвал асуудалтай байгаадаа баярлал. Ягаад гэвэл хүн төрөлхтний сайжрах ганцхан зам бол асуудлыг шийдэх. Тэр хүн чадсан бол чи чадна. Ягаад гэвэл тэр хүн чинь өөрийн хөлбөр. Буюу хязгаар битгий хатгарах чи хүнээс амьдрал сураад байгаа юм шиг болж үгүй. Чи өөрөө өөртөө зааж байгаа. Өөрийнхөө нэг хөлбраас чи суралцж чинь гэсэн. Товчгондоо чи өөрөө өөртөө л юм заагаад байгаа байхгүй юу? Тэгэхээр би хүн болгоныг одоо философич байгаасаа л гэж бодоод байгаа байхгүй юу? Мэдлэгт оролдог. За тэгээд хүнээр амьдралаа заалгамааргүй бол нохоогоор залгаж болно. Тийч зөв дээ. Bucket list talk буюу хүслийн жагсаалт ярилцлагын манаас хамгийн анхны нэг юм өрнөс дугаар болж байна. Ягаад тэр нэг хоёр одоо part 1 part 2 гэдэг шиг тий хоёулаа явж байгаа завсарлаад ингээд эргэж орж ирж байна. Өвжиг нэг нодлон баха би андуураагүй бол нодлонгийн нэг Facebook дээрээс нэг контент үзсэн. Бас яг ингэж явж байгаа шүү дээ. Нэг залуутай суугаад бас энэ далд ертөнцийн энтрийн тухай ярилцж байгаа. За хоёулаа нэг гарч салхилчаад ирээ гэдэг тэр яг тиймэрхүү баал эд тий. Тиймэрхүү явж байна. Их сонирхолтой. За ярилцлага маань бол яг гоёд хаалаад түрүүн завсарласан байгаа. Тэгээ хоёулаа шууд түрүү нөгөө нэг ерөнхийдөө энерги, давтамж, чичиргээ гэдэг гурван зүйл бол бүх зүйлийн одоо үндс юм байна гэсэн юм ойлголтыг би авсан байгаа тий. За тэгэнгүүт хоёулаа ярилцлага шууд далд ухамсар гэж яриад эхлэе гэдэг түрүүн ярьсан. За хүмүүс далд ухамсар гэдэг ингээд ярингууд янз янзэр хүлээж авч явах шиг байна. Ингээд ид шидийн юм шиг, бүр өөр ертөнцийн юм шиг гэдэг юм уу? Эсвэл далд ухамсар гэж байхгүй, тийм ойлголт бол гэж байхгүй. Үл ухамсарлагдах гэж хэлнэ байрна гэдэг хүмүүс ингэдэг л дээ. За ер нь яг далд ухамсар гэж яг өвжигийн өнөөдрийн байдлаар ойлгосноор мэдэрснээр юу яагаад вэ? Бидэнд энэ яагаад хэрэгтэй юм чухал юм ч гэдэг юм уу те? Яа мэдээж ер нь бол одоо битэрийн одоо түрүүний ярьсан энэ цаг те одоо дараагийн ярих гэж байгаа цагт ярих байгаа бүх юм бол ерөөсөө энэ миний ч юм уу өөр хин нэг ярьдаг хүмүүсийн зохиос юм биш гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Ерөөсөө хүн төрлөختөн огт юм зохиогоогүй гэдгийг бас бол хүлээн зөвшөөрчл амар юм шиг байгаа. Буюу одоо математик хүртэл зохиогоогүй энэ бол ингээд орчлон ертөнцийн хил байсныг бид нэр олж нээсэн. Таньж мэдсэн гэх юм. Таньж мэдсэн. Ингээд байгаа зүйлсийг л бид нэр одоо шинжлэх ухаан болон одоо бидний оюун ухаан тэлхийн хэрээр ингээд мэдээл ийм зүйл байсан юм байна гэдэг ингээд явж байгаа гэдгийг бас ойлгох ёстой байна. Тэгэхээр намайг ярихаар энэ одоо юу мэдж юм яриад байгаа зохиос юм уу биш. Ерөөсөө энэ хүн төрлөختөнд зохиогоогүй бид бүгд зүгээр олж мэдж нээж байгаа юм шүү гэдгийг л нийтээр ойлгол. Тэгэхээр л яг ингэж зүгээр үздэг юм байна лээ заяа. Хүний оюун ухаанд ухамсарыг ерөнхийдөө хоёр ангилаад байгаа шүү. Далд ухамсар, ил ухамсар. Яг хүмүүс ойлгомжтой байдлаар нь л тайлбарлагдсан дээр баг. Ил ухамсар гэдэг маань юу байдаг вэ гэхээр одоо бидний одоо үйл хөдлөл буюу ингээд нэг 5 мэдрхүүгээрээ 5 мэдрүүгээ ашиглаад мэдрээд эсвэл амтлаад үнэрлээд гаргаж болох боломжтой шийдвэрүүд гэдээ ойлгочихд болно. Одоо яг түрүүн хоёлаа өмнө ярьж ирсэн шиг энэ орчлон ертөнцийн 5% гэдэг нь одоо бидний мэдих сансар, манай нарны аймаг, манай сүм зам галактик те энэ бүгд чинь нийлээл одоо орчлон ертөнцийн 5%-ийг л эзлээд байна гэдэг байгаа байхгүй юу? Үлдсэн тэр хувь нь одоо нэг хар энерги гэж юм байна, хар матери гэд энэ хоёрт ингээд хуваагдаж байна. Бидний харьцаад байгаа ертөнцөд ерөөсөө л 5% гэдэг байгаа шүү дээ. Маш өчүүхэн гэсэн үг шүү дээ. Яг тэрнтэй адилхан бидний далд ухамсар, ил ухамсар хоёр чинь яг ийм байдаг байхгүй юу? Ил ухамсар нь буюу бид хэдийн гаргаад байгаа үйлдэл маань бидний амьдралын 5% шийднэ. Үлдсэн бидний амьдралыг
95% буюу тэр 70 ухамсар гэдэг зүйл удирддаг юм байна. Буюу одоо бидний амьдралыг бидний огт мэдхгүй харахгүй зүйл удирдах байна л гэж үздэг байгаа байхгүй. Тэрний хэмжлэн одоо сэтгэл зүй болон одоо бидний итгэл үнэмшилтэй холбогдолтой тийм харагдахгүй, гарт баригдахгүй тийм зүйлүүд байдаг. Гэхдээ тэрний энэ гээд үзүүлчихгүй ч гэсэн үр нөлөөг нь бид нар мэдээд байгаа байхгүй. Одоо гарч байгаа юуг нь хариу үйлдэлийг бид нар мэдээд байгаа учраас ерөнхийдөө ил ухамсар гэж байгаа юм байна. Тэр 70 ухамсар гэж байгаа юм байна гэж. Гэхдээ 70 ухамсар гэж яг юу юм бэ гэхээр одоо бидний өнгөрсөн амьдрал дээр буюу одоо өнгөрсөн цаг дээр тулгуурлан гарч байгаа шийдвэрүүдийг ерөнхийдөө бол хэлж байгаа. Ихэвчлэн энэ одоо орчин хэлээр бол айдас тийм ээ дутуугийн комплекс ямар нэгэн өөрийгөө дутуу үнэлэмж ертөнцийг ерөнхийдөө харах үзэл нь жоохон одоо муу байдгаа л гэдэг дохоо сөрөг байдаг тийм. Гэтэл 70 ухамсар байдаг гэдгийг яаж жишээлбэл баталж болох вэ гэхээр юм л юм лээ. Одоо жишээлбэл бид тэр одоо ингээд сая ингээд хоол идэнгээ юм ярингаал хоол идчихлээ шүү дээ ер нь доор тий. Тэгэхэд чи тэр яг энэ шүү дээрээ зажлаад хоолоор орлоо дараа нь хотоод руу ороод тэндээс ингээд задраа тий. Цаахран тийшээ яваад нүүрсэс нь ингээд гэж юм бодоггүй шүү дээ. Чи тэрийн хийх ажил бол энэ хоолыг баруун гараар идэхгүй зүүн гараар идэхгүй л гэдэг сонголтын дээр л дуусчих байгаа байхгүй. Үлдсэн процесс нь чи тэрийг ямар ч контролгүйгээр өөртөө болж бүтээд ингээд энэ хүний бие чинь ингээд чиний ямар ч юу явчихж байгаа 95% чамтай ямар ч хамаагүй л гэдэг байгаа байхгүй. Одоо яг энэ бидний мэдгүй байгаа дээр байгаа ертөнцийн 5%-ийг бид нар мэдээд байгаад адилхан бидний өдөр тутмын энэ амьдрал бүр томоор бол хувь заяа гэсэн энэ зургийн 5% нь одоо энэ өмөр зай гэдэг хүний оролцоо байна л гэж дүгнээд байгаа байхгүй. Тэр 5% нь одоо бидний яриад байгаагаар бол ил ухамсар гэсэн үг. Одоо ийм сэтгэл хөдлөл дээр гаргадаг тийм шийдвэрүүд өдөр тутмын шийдвэр. Яг бид нар жишээ нь ингээд унтчих хат бол өгчлөхөө ингээд сэрж штэ. Тэр шүн яг хин чиний биеийг өдөртөөд байгаа юм тийм үстэй. Ягаад ингээд хоол боловсруулах эрхтэн бүх юм ингээд зохицуулагдаад бүх юм ингээд төгс төгөл төр яваад чи өглөө дахиад сэрж байгаа гэдэг чинь бас нэг өөр бүтэц явагдаад байна гэдгийг л хэлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр дээр болж байгаа ертөнц яг энэ дотор байгаа адилхан гэдгийг чинь нөгөө нэг квант физик чинь ер нь бол бид нарт ингээд үзүүлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр 70 ертөнц гэдэг маань одоо бидний ер нь бол хувь заяаг шийдэх хэмжээнд яригдж байгаа тийм том зүйл гэсэн. Итгэл үнэмшилтэй холбоотой. За тэгээд дэлгэрүүлэл ярьчих тий. За 70 ухамсар гэж одоо яг юу хэлээд байна гэх юм бол одоо эрдэмтэд судлаачдын үзэж байгаагаар хүнийг буюу хүүхдийг тэгээс 7-оос хүртэл суудаг бүх эхний 7 жилээ л гэсэн үг. Ягаад тэгэхээр одоо бидний амьдралдаа хүн өглөө туулах амьдрал маань аль хэдийнэ шийдэгдсэн гэсэн нэг юм гарч ирж штэ. Хэрвээ 70 ухамсар чинь чиний амьдралын 95% шийдээд байгаа мөртлөө тэр 70 ухамсар нь хүүхдийг тэгээс 7-оос хүртэл суудаг гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр чин товчхондоо эхний 7 жилд бидэд хэн байхаа гэдэг аль хэдийнэ шийдэгдсэн байдаг. Шийдэгдсэн буюу ингээд хувь тавилан гэдэг зүйл байдаг юм шүү гэдэг нэг сэдв гараад ирж байгаа шүү. Би яриг асуух гал юм л да. Хэлцэх нь. Яг ийш ингээд орох л ёстой л доо. Тэгэхээр яагаад энэ 70 ухамсар гэдэг зүйл маань тэгээс 7 юм бэ гэж байгаа. Яагаад тэр хүүхдийг ихэн хөвлөд байгаас ахуулаад 7-оос хүртэл юм бэ гэхээр тэр үед хүний тарих ингээд стил боожж байгаа шүү дээ. Тий. Боожж байгаа явцад нэг маш бага хэмжээний гэрч ялгар болт юм байна. Тэр гэрч нь өөрөө зөвхөн гаднаас ирж байгаа мэдээллийг бичиж явах үүрэгтэй. Тийм одоо үйлдэл байна гэсэн үг. Чадамжтай гэх юм уу тийм. Ерөөсөө ийм үйлдэл их биш одоо зөвхөн мэдээллийг цуглуулаад байна гэсэн үг. Сургууль сурч байгаа 4 жил сураал байна гэсэн үг. Тэрнтэй яг адилхан 7 жил бүх итгэл үнэмшил одоо амьдралыг авч явах ухаан бүх юмаа аав ээжээсээ сонсоод сурлаа. Яг тэр итгэл үнэмшлээрээ тэр айдсараа тэр травмагаараа ингээд хүн хөтлөө амьдарч байна л гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө бидэд мөнгө бол аимшигтай тийм чи сайн хүн байх ёстой. Сайн л ажил хийвэл баяжна гэдэг ч юм ингээд нийтлэг нэг юм ойлголтод байдаг шүү дээ. Тэр баячууд бол муу хүмүүс тийм баячууд бол ерөөсөө л газар усаа зарсан, алт ухсан. Тэгэхээр ер нь баян байна гэдэг нь айгүй муухай гэдэг ч юм уу. Нийтлэг байдаг юм ойлголтуудыг бид нар 70 ухамсар юм байна л гэж ойлгох нь амьдрал дээр үл илүү буугаад байгаа. Тэгэхээр одоо бид түрүү хэл ярьжсэн шүү дээ. Та баянч бай, ядууч бай, амжилттай бай, амжилтгүйч бай.
яг өнөөдөр таны баг амьдралыг та өөрөө бүтээсэн. Энэ бол таны одоо үр дагавар хийсэн үйлдэлээс гарсан юу шүү, хариу үйлдэл шүү гэж. Нэгсэндээ таны сонголт гэсэн үг үстэй тий баг л. Тэгэхээр яг энэ дээр л яригдана. Яагаад зарим үчигдэр асуулсан шүү дээ. Бид нар бүгд адилхан гараанаас эхлэегүй. Зарим наавтай ээжтэй, зарим наавгүй ээжгүй, гэр оронгүй хэлсэн. Та нар бол гэр оронтой хэлсэн. Тийм болохоор та нар илүү явж байгаа гэдэг. Тэр хүмүүсээ тийм эсрэг юу тавьдаг шүү дээ тий. Тэр нь нөгөө буцаад тэр нь талд тухамсар буюу итгэл үнэмшилтэй холбоотой гэсэн үг. Яг хоо мэдээ сайн мэдээ талд тухамсар гэдэг бол өөрөө ингээд ховь талын шиг сонсогдож штэ. Ингээд аль хэдийн өнгөрцөн юм би одоо яах юм бэ? Эхний 7 бичигдсэн юм яах вэ? Бичигдсэн юм дээр би одоо ингээд 5% нөлөөлөх юм бол нэг оролцоод хэрэг байна уу те? Бараг ер нь ажлыг шаардлагагүй юм биш үү? Тэртээ дэргүй би лам болох юм байна. Бизнес юм бол болохоор юм байна. Угаасаа бичигдсэн ингээд дуусаа гэж бодож исэн чинь далд тухамсар гэдэг ингээд яг юу юм бэ гэж бодсон чинь дадал зуршлаар суудаг зүйлийг далд тухамсар гинэ гэж байгаа байхгүй. Тавчгандаа тэр хүүхэд миний хүүхэд хөөрхөн шүү, миний хүүхэд хөөрхөн шүү гэл аав ээж нь 7 жил тасралтгүй хэлсэн бол би хөөрх юм байна гэдэг юм үзэл сурталаар өөртөө ихтэйгээр том болж болох гээд байгааз. Миний хүүхэд аврах шүү, чи бол олимпийн аврах болно шүү гэл байн гараад байвал тэр хүүхэд ямар нэгэн байдлаар өөрийгөө аврах гэж итгээд аврах болох тэр амьдралыг бүтээх бүх юмыг өөрлөгөө татах боломжтой гэж үзэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо юу гэдэг ихвчлэн одоо яг зүгээр ойрын жишээ гэвэл ягаад энэ хувилгаан хүмүүс энэ боогд 10 дугаар боогд те ингээл тэр далаалаа мэтэр чи нэг юм хүүхэд байхад нь ингээд сонгоод байгаа шүү дээ. Ер нь л нэг юм дандаа сонгогдсон гэл тэр нэг юм хүүхдэл гэдэг шүү дээ те. Магадгүй зүгээр миний үзэж байгаагаар хүн бол ингээд хүнийг л бүтээх юм байна. Хүн өөр бурхныг ч бүтээх юм байна. Ер нь л хүн бүгдийг бүтээх юм байна буюу тэр хүнийг богд гэдгийг тодруулсан хүмүүс ч бас хүн байгаад байна шүү дээ. Тэгэхээр магадгүй зүгээр тэр хүүхдийг 3 настай байхад нь ч юм уу богд гэдээ тодруулчихж байгаа. Дэлхийн нийтээрээ тий. Тэгээд дахиж шүтээд чи бол юм гайхалтай юм, чи бол онцгой гэд ингээд байгаа чи тэр хүүхдийн далд тухамсар нэг суун нэстэй. Ингэснээр тэр хүн жинхнээсээ тийм жинхэнэ богд, жинхэнэ бурхан мэт ингэж болж өсөн байж боломжтой л гэж би бол зүгээр хардгийн шүү. Яагаад гэвэл одоо 10 дугаар богд гэтэл Монгол хүүхд тодорсон шүү дээ тий. Ингээ харахаар бас жоохон л хүүхд байгаа. Мэдээж хөгшин хүнийг энэ хичээгүй л шүү дээ тий. Тэгээ бодохоор өөрөө ерөнхийдөө энэ дэлхийн ертөнцийн систем манай өгд эзэн ашиглаж исэн энэ ном сургаал чинь энэ таталцлын хууль энэ энерги гэдэг нь ярьсаар л байсан юм билий. Тэр үг хэллэг нь л жоохон өөр болсон байх магадaltaй боловч цоо шин юм биш. Ерөөсөө 21-р зуунд гараад ирсэн юм биш л байгаад байгаа байхгүй. Байсан юмыг л битэд ярьж гинаа л гэсэн үг. Дээрэс нь тэр олон хүмүүсийн тэр нөгөө итгэл бишрэл, итгэл үнэмшлийн тэр нөгөө долгион чичиргээ маш их нөлөөлдөг байх гэж бодогдлоо л доо. Тийм байж болох уу? Болно. Ер нь яг бодол гэдэг чинь өөрөө юм энерги юм лээ. Тийм гэсэн. Бодол гэдэг нь хоосон зүйл биш. Одоо жишээлбэл одоо ингэдэг байхгүй. Бид нар гандан дээр очиод би буддын шашны судлаач бол биш. Тэгтээ зүгээр яагаад энэ дээр жишээ авч байгаа юм гэхээр өнөөгийн нийгэмдэр хамгийн их түгээмэл байгаа юм чинь л одоо манай буддын шашин шүү дээ. Хүн болгон энэтэй яг харилцаанд орж байгаа учраас жишээ авч байгаа. Ингээд ганданаар чи засал ном хийлгээд ингээд за нэг уулын одоо нэхэс байш шүү. Танаа нутгийн юм байна те. Чи ингээд идэ будаага гараад баруун өмнө зүгт ингээд өргөчхөө гэдэгдэг штеп. Өргөхдөө чи ингээд сайн сайхан зүйл бодоод тэр уул устайгаа ингээд яриад тийм ээ уучлах гуйх хэвээр гуугаад орж ирээрэй гэж байгаа штеп. Тэр хүн ингээд бодож байгаад ингээд юмаа өргөөд ороод ирэхэд нөгөө багш нь чиний өргөлийг авсан байна гэж байгаа байхгүй. Гэтэл тэр хүн тэнд очиагүй штеп тийм биз дээ. Яаж очисон гэдэг тэр хүн бодлоор очисон байгаа байхгүй. Тэр бодол гэдэг чинь тодорхой хурдтай юм энерги байхгүй. Ер нь бол одоо орчлын ертөнцийн дээр гэрлийн хурдыг гүцэх тийм хурд байхгүй гэж үзэж байгаа боловч магадгүй ирээдүйд өөрөө тэрнээс хурдан зүйл байна гэж гарч ирэх юм шиг байгаа юм. Тэр нь миний бодлоор энэ бидний төсөл бодол. Би одоо жишээ нь хотоос зүгээр ингээл Завхан аймаг руу ч юм уу өргөл бодоо өргөхөд очсон байж тээ. Очоод тэр нь ингээд тэр лам үнэхээр үннийг хэлээд байгаа бол өргөлийг авцсан байна гэж хэлж шээ. Чамайг сонссон байна гэдэг чинь миний бодол одоо тим амир чадaltaй л гэсэн үг байна. Чамайг хаанаас үл хамааран гэсэн үг. Тэгэхээр хүн бодлын хүчээр хүнд нөлөөж болно, бодлын хүчээр хүнийг амьдруулж болно, алжиж болно л гэдэг тийм хүчтэй энергийн тухай л нэрэгт байна л да. Тэгээд одоо тэгэнгүүт ингэж штэ үгүй далд хумсар бол 95% байгаад байна. Тийм. Энэ магадгүй өдөр хувь хүний ингээд юу тэр
хувь тавилан гэдэг нь баг бичигдсэн юм шиг сонсогдож байгаа. Гэхдээ саяны чиний ярианаас нэг сайн мэдэн гэвэл тэрийг хүн өөртөө бүтээж болоод шүү дээ. Тэ? Далд ухамсарыг тий. Тий, энэ тал дээр яаж ажиллавал зүгээр вэ? Одоо жишээлбэл яг 3-6 community дээр ч юм уу энэ талын мэдээж арга барилуд байгаа шүү дээ. Энэ талаас сонирхолж болох уу? За тий ер нь л яг манай 369 community гэдэг маань ерөөсөө яг миний хэлсэн шиг шилдэг иргэдэг л бүтээх гэж байгаа. Шилдэг иргэд бол угаасаа Монгол улсын баялаг ганцхан ойдлогоо биш шүү дээ тий. Үнэн гарцаг. Одоо Монгол иргэн байгаа л тэр Монгол улс байж болох байхгүй юу? Газар нутгийн байрлалаас үл хамааран тий. Тэгэхээр ким иргэдэг бүтээгч байгаа учраас бидний одоо би үс ганц захидгийн ер нь найзуудаач тэр одоо сурагч нартаа хэрвээ та нар бурхнаас ч юм уу орчлон ертөнцөөс хэн нэгнээс юм гоохж байгаа бол мэрэгэн ухаан л гуугараа гэж захидаг байхгүй. Мэрэгэн ухаан гойчаа. Мэрэгэн ухаан чамайг мөнгөтэйч болгоно, эрүүлж болгоно, аз жаргал улаан амьдрах тэр аргыг зааж өгөх юм аа. Чи ганцхан эд баялаг гуух юм бол чи тэргээ алдна, өвдөн баталгаа биш. Мэрэгэн ухаантай хүн бүгдийг чаднаа. Тийм болохоор хэрвээ та юм гомирлог бол мэрэгэн ухаан л гуй гэж байгаа юм. Тэгэхээр мэрэгэн ухаантай хүмүүсийг бид нар бэлтгэхийн тулд одоо энэ танин мэдгүй юмнуудыг таниад нь шүү дээ. Тэгжээс тэр хүн чинь мэдгүй байгаа юмнаас айхаа болоод энэ чинь мөн чанар нэм байдаг шүү. Үхэл гэдэг чинь нэм байдаг шүү, тийм ээ. Хүний мөн чанар юм байгаа учраас би энэс айх хэсгэн байна гэдэл тийм сэтэл төрх юм байлээ. Далд ухамсар болохоор далд ухамсар нь яг түрүүний хэлсэн шиг юм дадлаар суудаг зүйл байна. Дадал гэдэг нь өөрөө юу вэ гэхээр нэг зүйлийг маш олон хийх. Би бол баян ч юм уу тийм. Би бол аврах ч юм уу. Эсвэл бэлтгэл биш тийм. Бүр хэдэн жил хийсэн юм чинь тэр чинь ингээд дадал болоод далд ухамсарт нь тэр хүний булчин өөрөө хүртэл ингээд тасглаа хийхгүй бол зүйлдээ ингээд амарч чадахгүй байх манай бодиж яах нар ярьдаг. Дадлаар суух буюу одоо ерөөсөө л маш товчгондоо бол хүний далд ухамсарыг буюу ихтгэл үнэмшлийг одоо дадлын замаар өөрчлөх тийм хоёр юм байдаг. Одоо өдөр болгон тохиолддог одоо хоёр үе байгаа хгүй. Тэр нь юу вэ гэхээр хүний тарих одоо яг нэг хүүхэд байх үедээ оршиж исэн баг долгион дээр очих буюу тета гэдэг долгион байдаг. Тета долгион хүнийг унтсны унтахаас өмнө 5 минут, дөнгөс ирсний дараа 5 минут хүний тарих маш удаан баг хилбэлтээр ингэ оршиж байгаа юм бэл. 50 гэсэн үг тийм. Маш 50. Одоо бид нар сүнсээ хүлээж байна гэх яг манараа л гэдэг шүү дээ. Тэр үе бол ерөнхийдөө одоо ямар нэгэн зүйлийг дахин бичих боломжтой. Үйл юм билий. Тэгэхээр хэрвээ та одоо ихтгэл үнэмшлээ өөрчлөх буюу далд ухамсартай шинэ мэдээлэл өгөө гэж байгаа бол ерөө мөнгөний айцтай хүн байж болно шүү дээ. Тийм хүн бол одоо жишээ нь яг тэр үедээ өөртөө юм баттгал үгс гэдэг юм бид нар бол хэлдэг манай комьюнити гэж шүү. Тэр нь товчхондоо юу байдаг вэ гэхээр баттгал үгс гэдэг маань за намайг өгөөмөр заа гэдэг. Би бол мөнгөний айцгүй хүн тийм ээ. Би бол мөнгөний соронс, би мөнгийг үргэлж өөртөө татдаг гэдэг нэг иймэрхүү утгатай үгсийг ингээд сонсон эсвэл өөртөө хэлнэ гэдэг юм баггүй да. За ингээд ярингууд хүмүүс юу яаж байгаа? Жог үлгэрийн мэд санагдана. Ихэнх хүмүүст бол юу гэсэн үг бэ ч одоо ингээд хилээл болцдог юм уу гэдэг байгаа байхгүй. За тэр хүмүүс тандаж хэлэхэд яг ер нь бол тийм ягаад та бүхнийг ойлгохгүй нэхлээр та бүгдийн зүгээр л мэдлэг мутагаас л болж байгаа. Өөрийгөө ч мэдгүй ер нь орчлонгийн энэ бүх юм дуу чимээ долгоноос бүтдэг гэдгийг ч мэдгүй учраас угаасаа ер нь юм ярьж байгаа хүмүүсийг шоолгон зөвлөдөө. Би байсан бол эргээд өөрийгөө шоолох гэсэн. Би ягаад энэ яриаг ойлгохгүй нэ ч одоо монгол хэлээр яриад байх юм. Гэхдээ би юу гэж ойлгохгүй гэдэг чинь та өөр мэдлэг дутуу байна. Тийм танин мэдхүүж зан гүү хүн байна л гэж байгаа. За гэтэл өөрөө одоо жишээлбэл дахиад одоо нэг юу бол гандан лугаал орё л тийм биз дээ. Бид нар ингээд хямар сүлдэн дөрөтлөө гээл лам дээр очиод мөрөө гаргуулаад ном уншуулаад тийм биз дээ. Гэтэл тэр буддын шашинж өөрөө төвд бүх сургаал судрын ингээд төвд хэл дээр байж юм. Бид нар ямар төвд хэл мэдэх биш, ойлгохч биш тийм биз дээ. Тэнд нэг одоо лам суужгаад шал өөр орны хэл дээр чиний тухай юм уншихад чиний амьдрал сайжирдэ шүү дээ тийм биз дээ. Тэгвэл тэр юм уншаад байгаа гэдэг хүн ерөөсө бодохыг хүсэхгүй байхгүй. Ихэнх ард түмэн нөгөө нэг хоол ундны асуудлаа шийдэж байгаа болохоор ингээд хов тавилангаа өөр хүн даатгачихж байгаа байхгүй. Гэтэл жоохон санаж хүн бол уучлаарай та энэ одоо яг юу уншигдаад байна содор дээр тийм. Юу хэлээд байна гингүүт орчлонгууд тэр чинь ерөөсөө л юм ерөөлийн үгс байдаг байхгүй. За өгөөмөр за гэдэг хүн бол ийм цагаан хов тавилантай энэ хүнд бол сайхан зүйл учрна, сайн хүмүүстэй учрна те. Ийм болно шүү өвчин зовлонгоос хол байгаараа гэдгийг л одоо орчуулаад бичсэн байж
болох гэж байгаа байхгүй юу ер нь бол тийм. За энэ нь товчхондоо одоо ерөөл үгс гэж хэлж болж байна. Ламдрын хаштгаар бол гоё одоо судар гэж болж байна тийм, ном гэж болж байна. Далд ертөнцүүднээс бол баттгал үгс гэж болж байна. Аль аль нь байж болно. Мөн чанар нь ерөөсөө яг адилхан юм бэл. Ягаад тэгэхээр ингээд та нар бодоод үзэлтэй. Тэр судрыг та хэд маань өөрсдийнхөө төрлөх хэл дээр тэр лам нь уншиж өгөөд хэлж өгөөд бүр болий те өөрөө хэлэхэ болий ламаар хэлвэл ингээд хэлсэн бол ямар гоё вэ. Тийм биз дээ. Бид нэр ингээд ламын өмнө унтах гээд байгаа хгүй зарим хүмүүс намаас сонсож байгаад унтцсан байгаа хгүй ер нь суугаагаар. Юу ч ойлгохгүй байгаа учраас тэр хүнд угаасаа тэр ламын дамжуулах гэдэг энерги амгүй л гэсэн үг. Энэ энерги гэдэг зүйл чинь өөрөө устж алга болохгүй ч гэсэн нэг төлөвөөс нөгөө төлөв шилжинэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр лам тэр энергийг амьтаа болгож чамд өгөх гэж чи бодлороо тэрэнд хүч өгөхгүй болохоор чиний хувьд тэр амгүй энерги л байхгүй. Чамд ерөөсөө үйлчлэх хэрэгцээгүй. Ямар ч хэрэггүй. Тэр энерги яаж амьд чамд жинхэнэ үр нөлөг өгөх юм бэхээр чи мөн чанарын таньсныхаа дараа тэрэнд итгэж ихснээр тэр амьтаа болж байгаа. Ерөөсөө өөр хүн итгэхгүй байгаа намаагүй. Чи л итгэх юм бол чиний хувьд тэр бүхэн бүгд бодит гэдгийг л ингээд итгэл үнэмшлэр гарч ирнэ. Итгэл үнэмшил нь өөрөө мэдлэг дээр тургуулж байгаа болохоор мэдлэггүй хүн бол ер нь хэцүү л гэдэг нэг л ойлголт байгаа байхгүй. Тэгэхээр ягаад бид нар энэ баттгал үгсийг орой болгон хэлээд өглөө болгон хэлээд эсвэл сонсоод байгаа юм бэ гэхээр эн чинь өөрөө яг л өдөр болгон гандан дээр очиж байгаа даа яг адилхан байгаа. Би өөрийгөө сайн сайхан төлөө өөрийгөө өрөөж штэ тийм үстэй. Ягаад өрөөж байгаа юм бэ гэхээр яг зөв бодчих болохгүй. Би баян штэ гэж ингээд бодонгоо автобус нутгаар явж болно. Тэгэхэд хэлэх нь ягаад чухал юм бэ гэхээр хэл гэдэг энэ зүйл чинь өөрөө долгион буюу энэ жижигхийллийг гаргаад байгаа байхгүй. Энийг чиний жигчин сонсоод зохих ёстой долгионыг орчлон ертөнцийн долгион руу явуулснаар яг тэрнтэй тэнцэх хэмжээний адилхан долгионыг чам руу илгээнэ. Буюу чи ямар сайхан үгс хэлнэ тэр сайхан амьдралыг чинь чам руу өгнө л гэж байгаа. Энэ бол ингээд далд ертөнц биш зүгээр л физикийн бодит хууль. Тэр хүмүүс нэг мэдлэг чадваргүй байх нь одоо тэр хүнийг ядуу байлгах өвчин зовлонд өвдөх бусдаас буруу хайх ганц шалтгаан нь ерөөсөө эрдэм мэдлэг л юм байна лээ. Нэг тодруулах зүйл нөө чи энэ баттгал үгс гэдэг нь шүү дээ. За тэгэнгүүт энэ дээр далд тухамсар гэдэг сая ярьсан манифест гэж нэг ойлголт байна. Тэр хоёулаа нөгөө ихний ярилцлагын төгсөлд манипуляц энэ гэдэг нэг мазраа дуусгасан шүү дээ. Манипуляц гэдэг. Тийм. За манифест гэж юу вэ? Энэ манифестыг баттгал үгсээс бас бүр нэлээ ялгаж салгаж ойлгох хэрэгтэй юм шиг байна. Их хоёр өөр зүйл үстэй. За яхаа ер нь бол төстөө. Амар бол ордоо салгаж ойлгоход хэрэггүй баха. Ягаад гэвэл ингэсэн байгаа байхгүй юу? Далд ертөнцийг бид нар ингээд далдаас ерөөсөө хайгаад байгаа юм бол яг биш. Далд ертөнцөөр л энэ далдын л юм гээд байгаа байхгүй юу? Нэг чидэм мэдэм дотроос. Тэр ертөнц чинь бидний дотор байгаа байхгүй юу? Одоо жишээ нь түрүүн би тэр нэг хальт ярих гал шүү дээ. Тийм одоо классик физик шүү дээ. Зүгээр бидний мэдих физик тийм. Хурд хүч. Инерц центр гэл тийм. За энэ нөхөрчин болохоор ерөнхийдөө ингээд нийт бидний ингээд хардаг зүйлийг л судлаад байгаа байхгүй юу? Энгийн физик бол уламжлалт физик, классик физик гэдэг нь шүү дээ тийм. За ингээд биетэй маста бий болгон одоо юм юу та татвчтэй байх юм байна тийм ээ. Одоо том маста бие, жижиг маста бие татдаг юм байна. Нар бол дэлхийг татвчээр ингээд татад барьж идэг юм байна. Дэлхийн бас сарыг ингээд барьж идэг юм байна. Масны хувьд ялгаатай. Тухайн бие одоо хэмжээнээс хамааран мас нь ингээд өөрөөр байна. Маста бие болгон татвчтэй байна гэдэг ч юм нэг юм. Бидний мэдих физик байгаа шүү дээ 10 жилдээ сурдаг. Гэтэл энэ нь өөрөө арт эрдэнэсээр харагдж байгаа зүйлсийн 5% судлаад байгаа. Үлдсэн тэр 95% яах вэ? Юугаар судлах вэ гэдэг нэг асуулт гарч ирж байна. Өөрөөр хэлбэл хаанаас хайх вэ гэж байгаа байхгүй. Гэтэл тэр нь бидний дотор байсан байгаа байхгүй. Яаж юм бэ гэсэн чинь энэ гариг од хэрэгсдэр энэ дээр болоод байгаа юм. Яг бидний дотор, энэ тархин дотор, энэ бие организм дотор яг адилхан зохион байгуулалттай, яг адилхан бүтцтэй, бүр яг адилхан холцтой байна гэж байгаа байхгүй. Одоо жишээлбэл квант физик өөрөө юу гэж нотолсон юм бэ? Одоо цаашдаа бүр илүү их юм нотлох байх л та квант компьютер энэ төр бүтээд ирэнгүүд ерөнхийдөө бидний мэддэг амьдрал шал өөр болчих юм шиг. Ер нь 10 жилийн боловсрал энэ төр баг хамааргүй болох гэдэг шиг байна. Квант физик өөрөө юу гэж үзсэн бэ гэхээр уул нь бол ингээд хоёр хүн ингээд жишээлбэл гартаа хүрэхэд би ингээд одоо чамтаа гарахад би чамд би хүрээд ийн гэж ойлгоод исэн чинь
хоёр бие нэг нэгэнд хүрэх ямарч боломжгүй мэн гэдэг чинь би нотолсон байхгүй. За. Ерөөсө хинч юунд хүрэх ямарч боломжгүй. Хизээж хүрэхгүй гэж байгаа байхгүй. Одоо би энэ сандал дээр ингээд хүрээд байгаа юм шиг боловч яг бүр ингээд микроскопоор хараад бүр атомаа жижигүүлээд ингээд бүр ингээ молекул бол харсан чинь хизээж хоёр энэ биетүүд хоорондоо гэж хүрээгүй юм л. Гэдгийг нотлох жишээний заяа зүгээр жишээ ярьж байна тийм ээ. Энэ өөрөө юу хэлээд байгаа юм бэ гэхээр бидний одоо энэ бодит байд гэж үзээд байгаа юм чинь бодит бишээ гэдгийг хэлж байгаа байхгүй. Энэ бол стакан бишээ. Энэ дотор атом байна. Атом нь маш олон үр зүйлсээс бүтэх гээд байна. Тэрэн дотор дахиад амьдрал байна. Тэр амьдралын дотор дахиад амьдрал байна. Тэрний дотор дахиад амьдрал. Бүр ингэ дуусгүйгээр ингэ явна гэсэн үг байхгүй. Гэхдээ нөгөө квант физикийн нэг сонирхолтой юм нь ажиглагч буюу чи бит хоёрын харж байгаа өнцгөөс хамаарат тэр бодит зүйл нь өөр болох боломжтой гэж. Яг зөв. Одоо жишээлбэл ийшээ харахгүй бол энэ зүйл байхгүй ч болно. Камер байхгүй ч юм уу, юуж байхгүй бол энэ зүйл нь байхгүй ч болно. Стакан биш ч болно. Би итгэл үнэмшлэрээ харах төдийд яг мэдгсэн зүйл болж харагдана гэж байгаа байхгүй. Тэгэхээр чи битэр байлаа гэхэд чиний өнцгөөс энэ стакан дөрвөлжин байж болно. Талаас нь харахаар бөөрө хивэж болно. Энэ бит маань өөрөө квант ертөнцид бодит байдал гэдгийг одоо энэ ажиглагчийн үүднээс хамаарч өөрчлөгдөнө гэдэг байгаа байхгүй. Ажиглагчд нь баг тохируулах гэх юм сон тий. Ажиглагч нь бодлороо өөрчилж болно. Тэр хүний бодолд тааруулж бодит ертөнц өөр болно гэж байгаа. Хамгийн хэцүү нь одоо энэ л. Гэхдээ яг ер нь төсөөлөд байна. Тий сонирхолтой юм нь зөвөр л одоо квант физик бидэрт ямар боломжийг олгосон бэ гэхээр заавал тэр алсын хязгаар руу явах шаардлагагүй юм байна. Дотор байгаа нийт эрхтэн энэ тархиас судлахад энэ нөхөр яг адилхан байна гэдгийг л ойлгож байгаа байхгүй. Угаасаа нэг энийг ойлгохын тулд уул нь бол маш энгийн юм байл л дээ. Зүгээр л энэ орчлон ертөнц хаанаас эхэлсэн бэ гэдэг асуулт бүгд нээлттэй шүү дээ. Хамгийн түгээмэл онол бол онол шүү дээ тийм ээ батлагдаагүй. Гэхдээ хамгийн их дэмжигдсэн онол бол 13.8 тэрбум жилийн өмнө Big Bang буюу их тесрэлт. Их тесрэлт гэж юу байсан бэ гэсэн чинь одоо нэг хүнд элементүүд гэж ярьдаг юм. Хий тоосонцрууд хоорондоо ингэж байгаа л супернова болж дэлбрээл, аврах томууд болж дэлбрээл тэр одны тесрэлтээс бүх юм ингээл нэг юм дэлбэрлээ гэж үзэхэд тэр дэлбэрсэн юм л одоо ингээл яваал байгаа байхгүй. Тэр чигээрээ тэлээл окторгоо тэлээл яваад байгаа. Гэхдээ тэрний бүр тоосонцроос нь одоо нэг од дэлбэрээд тоосоо цацхтал хэмжээнд л тэрнээс нь манай нарны аймаг буюу манай одоо Milky Way гэдэг сүүн зам гэдэг галактик үүссэн. Тэр галактик дотор нь манай нарны аймаг дэлхийн одоо ингээд нараа тойроод 8 гариг маань ингээд явж байна тийм ээ. Хамгийн сонирхолтой нь ингээд бодглохлоор бид нар ерөөсөө юм дотор байгаа, биеийн дотор байгаа бит, бидний дотор юм байгаа, тэрний дотор дахиад юм байгаа ингээд дуусахгүй ингээд тэлээд байгаа л жижигхэн битүүд гिचэл бий бол тийм ойлголттой л байгаа. Тэгэхээр манай окторгоо өөрөө ерөнхийдөө амьд бит гэж үзээд байгаа байхгүй. Living organism буюу одоо амьдарч байгаа тийм оюун ухаантай нэг том бит юм байна л гэж үзэж байгаа. Угаасаа хүмүүсийн нэг сонирхгүй байхын аргагүй тийм гоё. Яг тэгэхээр та бодоод үзэлтэд үзэж байгаа хүмүүс бидэд ингээд явж хөдөлгөөнгүй сууж байгаа юм шиг те энэ ингээд ямч нэг ч хөдөлгөөн байхгүй юм шиг болож манай нарны аймаг секундэд ингээд 200 км цавцтай явж байгаа. Секундэд одоо бид нэг гихтэл дарах барцсан байгаа. Хоёр гихтэл цаашаа ингээд асар хурдтай бид нар яваад байгаа нарны аймагтаа. Гэтэл хүмүүс хизээж нэрээ бид нар яваад байгаа юм уу? Бид нар яагаад нарыг тойроод байгаа? Тийм биз дээ. Сонирхгүй байгаа байхгүй юу? Тэгээ яг мэндэ хүмүүс аягүй мэдлэг муутай байдгийн доторх шиний 15 гэж яг юу гэж яриад байгаа юм? Яагаад 15-ны онцгой гэдэг мэддэггүй юм бэл ер нь. Бүтэн сар яагаад гардыг гэдгээж мэдэхгүй. Тэгэхээр л би нөгөө хүмүүсийг хэрвээ та нар үнэхээр баяжчих чинь та хэдийн зориг юм бол мэдлэгтэй л бол та тийм биз дээ. Юм жоохон дурлал тийм дурламтгай байл да. Мэдлэгт дурладаг хүний ер нь бол философч гэж нэрлэдэг юм бэлээ. Философи гэдэг үгийнх нь гаргалгаа нь өөрөө тийм утгатай грек үг юм бэлээ. Тэгэхээр би хүн болгоны гол философч байгаасаа л гэж бодоод байгаа хгүй мэдлэгт дурладаг. Манифестыг ер нь ингээд яг хүмүүст гой ойлгомжтойгоор хоёул нэг тайлбарлах гэж үзүүлээч. За тий. За манифест гэдэг нь бол юу юм да монголоор бол зүгээр л чинь төсөөлөд байгаа амьдралыг хүсээд байгаа амьдрал тийм ээ юу ч гэдэг машин тэрийг мөнгө хань ижил
хүсэж байгаа юм аа яаж бодит амьдрал дээр авах вэ гэдгийг л хэлээд байгаа байхгүй юу? Манифест гэдэг. Тэр хүмүүс нэг гадаад үг болохоор юм өөр шашин юм уу, зан үйл юм уу мэдэхгүй байна гэдэг шиг. Түүнээс амьдрал дээр байдаг юм. Буюу одоо та бидний одоо амьдрал энэ манифестгүйгээр амьдрах ямч боломжгүй. Та хүссэн үсээгүй энэ манифест минут секунд болгон ажиллаж байгаа. Зүгээр л та тэр зүйлийг ашиглах уу эсвэл энэ зүйлд өөрийн мэдгөөр удирдагдаад ингээд муу сайн бүх юмыг өөртөө татаад явах уу эсвэл энэ зүйлийг ойлгон мэдснээр зөвхөн хүсэж байгаа юм аа өөрийнхөө хүсэл зорилгын дагуу татах уу. Тэгэхээр одоо дандаа жаргалтай байж болно л гэдэг санаа. Боломжтой л гэсэн. Жаргал зовлон биш байж болно. Жаргал явсаар яваад та дуусч болно л гэдэг санаа. Ганцхан үзэл бодол нь та манифест яаж ойлгодгүй гэдгээс л ер нь ойлгочих юм бол тань тохиолж байгаа бүх зүйлийн гаргалгыг нь олчихно гэсэн үг. Яагаад надад ийм зүйл тохиолдоод байгаа? Би яагаад боожчих вэ? Эсвэл би яагаад ядуу болчих вэ? Гэх хэрэгэлзээг л тайлна. За тэгэхээр ийм хаастай байгаа юм аа гэдэг. Уучлаарай. Нэг юм тодруулаад асуучих. Үзэгчд маань ч гэсэн яг энэ мөчд үзэж байгаа хүмүүс л асуухыг хүсэж байгаа баг. За тэгвэл өвжи манифест гэдэг чинь тийм юм байна. Тэгвэл за чи ингээд ойлгоцсон юм чинь яг манифестыг ойлгоснороо байнгын аз жаргалтай байж чадна гэж хэлж байгаа шигээ чи өөрөө тийм байж чадж байгаа гэж хүмүүс хэрэг асуух бах те. Тэгвэл юу гэж хариулах? Чадж байгаа. Уусаа хүн үзээгүй хараагүй юм аа. Заахад ер нь маш хэцүү. Ярих нь бүр хэцүү. Тэгээд тэр нь тийм дүр эсгэж ярьж байгаа бол тэр нь богино хугацаантай. Тийм ээ. Тэгэхээр би удаа бол ялангуяа өөрөг хичээлдээ ярьж байгаа, үзэж байгаа, харж байгаа юм аа. Ямар нэгэн байдлаар авсан, харсан, бүр хараагүй л ихэд яг харсан юм шиг төсөөлөлтөд бодит болгосон гэсэн санаа байхгүй юу? Ягаад тэгэхээр хүний тарих өөрөө бодит болон хийсвэр зүйл хоёрыг ялгадаг гэж тийм зүйл юм байл. Тэгэхээр товчхондоо одоо энэ ном яг ширээн дээр үнэхээр байна уу эсвэл одоо Өмөр зэ гэдэг энэ ном энэ дээр байна гэд нүдэн төсөөлж гинүү гэдгийг л миний тарих мэдэхгүй гэсэн үг байхгүй юу? Ялгахгүй гэсэн үг. Гэтэл орчлон ертөнцийн одоо чиний хүсэж байгаа манифестыг өгөх нэг шалгуур нь би чамд байгаа зүйлийг өгнө л гэсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр зүгээр энгийн жишээл энэ номыг би одоо авахыг хүсэж байна. Маш үнэтэй ном байлаа. 10 сая төгрөгийн үнэтэй энэ Вавилоны хамгийн баян хүн гэдэг номыг би авахын тулд надад эхлээд байхгүй гэж болно юм. Ширэнд юу ч байхгүй. Гэтэл би төсөөллөөрөө тийм ээ. Дэнсэн ч болно, яасан ч болно. Энэ ном надад яг байгаа мэт. Би нэг уншсан мэт. Амьдэрж эхэлнэ. Яг тэр зүйл автсан юм шиг. Энд дээр ингээд байна гэдэг үнээр төсөөлөд байгаа юм бол миний тарих яах нь энэ ном нэрэл энд байгаа юм байна гэж бодонготлаа. Энэ номыг бодит ертөнцийн энэ ширэнд гарч иргэн иртэл бүх зүйлийг миний амьдралд тохиолдож эхэлнэ гэсэн үг. Нэг хүнтэй уулзуулна, тэр хүн дахиад нэг хүнтэй холбоно. Явсаар байгаад ямар нэгэн байдлаар энэ ном энэ ширээн дээр миний өмнө ирэхээсээр замгүй болно гэсэн үг. Энэ товчхондоо одоо манифест хийх арга зам. Товчхондоо чи толгойн дотор харсан зүйлээ гартаа барина л гэсэн үг. Бараг бүх ертөнц чиний төлөө ажиллаж эхэлнэ гэсэн үг болох гэдэг шүү дээ. Нөгөө алхимчгээд номон дээр гардаг шиг л. Тийм, ер нь бол яг тэр ертөнцийн дагуу би амьдраад байгаа юм баггүй та. Тэгэхээр би яг тийм гоё тайван стрессгүй юм байгаад гэхгүй би нэрээ яг үнийг хэлэхэд надад өнөөдөр асуудал байхгүй. Яг үнийг хэлэхэд би зүгээр л амьдарч байгаа. Тэг тосом надад бүх юм ирж байгаа. Бүр ихээр илүү их ирж байгаа. Энэ маань өөрөө би нэг далд ухамсараад дахин кодлоод итгэл үнэмшлээ өөрчилсөн учраас миний ертөнцийг харах үнцэг өөр болчихж байгаа. Тэгэхээр нөгөө хүмүүс өвжиж байгаагүй шүү дээ. Зүгээр л нэг фитнесэл ярилтаа, фитнесэл хийлдэ гэдэг байгаа байхгүй. Тэгээ тэр хүмүүс нэг өөрсдийнхөө чадаагүй юмыг надаас хүсэж байна л гэсэн. Өөрсдийнх нь чадаагүй ойлгоогүй юм би яриад эхлэхээр өөрсдийнхөө үнэлэмжээр намайг үнэлээд яг тийм адилхан зүйл хүсэж байгаа хүмүүс л байхгүй та. Гэтэл би тэр нэвтрүүлгийнхаа эхэнд ярьсан шүү дээ. Энэ орчлон ертөнцийн дээр байгаа бүх хүмүүс нэг л хүмүүс шүү гэдэг юм хэлэх гээд байгаа байхгүй. Тэрийг яг ойлаа нэвтрүүлгийнхаа төгсгөл рүү бас яриул зүгээр их юм. За тийм. Жишээлбэл мэдээж ингээд хүний амьдрал юм чинь ямарваа нэг бухимдах ч юм уу стресс юм уу гарч гарна л да. Магадгүй сайхан жолоороо явж идэл чинь араас ирээд мөрөгч ч юм уу те. За юу ч гэж бол тэр тохиолдолд ер нь яаж тэр стрессийг менежмент хийж ийн яг ийм сэтгэлгээгээр. За тэрийг ойлгохын тулд хэдүүлээ нэг ийм нөхцөл дээр одоо өөрийгөө яг өөр өөртөө гэрээ хийх хэрэгтэй. Ер нь бол
Тэр нь болохоор чи 8 тэрбум хүний дунд амьдраад байна уу? Энэ 8 тэрбум хүн чиний төсөөллийн ертөнцид амьдраад байна уу гэдгийг л ойлгож хэрэгтэй. За ойлгоно гэхээр хүмүүс энэ ч бодит юм яриад байгаа юм уу? Үний юм яриад байгаа юм уу? Хамаагүй. Үнэнч бай, худлаач бай, яг түрүүний хэлсэн шиг та өөрийнхөө амьдралд хамгийн их өөрчлөлт үзүүлэх, ашигтайгаар өөрчлөлт тэр хөлбөрийг сонгох. Түүнээс энэний үнэн худлаа байх нь ерөөсөө хамаагүй. Тэрийг үүсэх нас ч байхгүй тань. Тэгэхээр яг аль нэгийг сонгосноор та яавал стрессгүй байх гэдэг нь, яавал илүү их мөнгө олох гэдэг нь тэр итгэл үнэмшил тэр онол дээр л гэрэн дээр зур. Тэрийг өөрийнхөө амьдралын үзэл бодлоо болго. За миний хувьд ямар үзэл бодолтой би гарын үсэг зурсан бэ гэхээр ийм байна. Одоо энэ ертөнцийн чинь өөр юм хязгааргүй уудам гэдэг байгаа шүү дээ. Ер нь бол физ одоо бодит юм яриад шүү дээ. Хийсвэр юм биш. Хязгааргүй уудмаас гадна үргэлж тэлээд байгаа. Тэлээд байгаа буюу секунд болгоно нэг шин одоо нарны аймаг, нэг шин галактик үүсэж байна. Одоо би тэрийг ярьж байгаа хооронд л шин нарны аймаг дүф гэж сая саяараа өсөөд нь шүү дээ. Бүр юунаас их гэсэн үг шүү дээ. Дэлхий дээр байгаа бүх элсний ширхгээс их тэр цаашаа тий. Нэг секунд өөрөхөд нэг шин галактик үүсгэх юм ингээд тэлээд байна, өсөөд байна, бүр хурдан яваад байна гэж байгаа. Манай энэ галактик чинь өөрөө асар өндөр хурдтай явж байна. Ийм ертөнцид бид нар амьдраад байхад одоо бид нар амьдрал дээр болж байгаа юмтайгаа тэрийг холбоод ойлгох юм бол илүү амархан болно гэсэн үг. За тэр нь юу хэлээд байгаа юм бэ гэхээр ийм олон ертөнц байна гэж бис хэллээ шүү дээ. Тэр олон ертөнцид бүр илүү хурдан секунд болгон ихсээд байна гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт энэ 8 тэрбум хүн зөвхөн чиний төсөөллийн ертөнцид буюу зөвхөн чиний толгойн дотор амьдрдаггүй гэдгийг яаж нотлох юм бэ гэж. За би зүгээр одоо нотлох гэдэг нь шүү дээ. Ер нь бол тийм ээ. За жишээлбэл заа одоо ингээд та унтж байхад нам унтж шүү дээ. Одоо ер нь хагас үхлийн байдалд орцсон байж шүү дээ. Тэр үед одоо жишээлбэл танаа аав ээж байна уу? Би байна уу? Ер нь энэ бидний идэж уугаад байсан тэр юмнууд энэ орчлон ертөнцөөр байна уу гэдгийг л тооцоолох хэрэгтэй. Юу гоц? Сони. За яг тэрнтэй адилхан хэрэв чи хүчгэл юм бол яаж энэ бүхэн үргэлжлэнэ гэдгийг чи мэдээд байгаа. Тийм биз дээ. Харсан юм уу? Зүгээр чи үхэл бол энэ бүхэн ингээд дуусах магадлал маш өндөр байхгүй. Чиний үр удамч байхгүй, юуж байхгүй, Чингис хаанч байхгүй, Альберт Эйнштейнч байхгүй. Энэ бүхэн зөвхөн чиний толгойн дотор одоо чамайг хамгийн шилдэг хувилбар дээр чинь аваачихын тулд зохиомлоор суулгасан програм байж болно гэж үзэж байгаа. Тавчхандаа Matrix кинотой маш адилхан. Тийм болохоор хүмүүс Matrix-ээс гараа нийгэм бол ингээд хар масыг үдирдэж эндээс өөр сэтгэх ёстой энэ гэл юм байдаг шүү дээ. Тэр болгонтой би бол ерөөдөө санал нийлдэг гэж өөргөө боддог. Яг хамаагүй энэ Matrix кино байна уу, баримтат кино нь жих кино ерөөс хамаагүй. Энэ хөлбөрийг сонгосон танд илүү ашигтай байхгүй. Тэгэнгүүт би окей, нэрээ энэ ертөнц би үхчихэл юм бол энэ бүхэн үргэлжлэнэ гэдгийг би яаж мэдээд байгаа мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр миний хараад байгаа энэ ертөнц энэ 8 тэрбум хүнтэйгээ энэ нарны аймаг чинь зөвхөн миний толгойн дотор байдаг юм байна. Тийм болохоор бид нар одоо толгойнхоо 5% хүрэхгүй ашигладаг юм байна. Энэ чинь нэг маш их багт амжтай төгс юм процессор мэдээлэл хүлээж авах юм процессор юм байна. Тэгэнгүүт эндээс яагаад би энэ онлыг нь илүү зөвшөөрж байгаа юм бэ гэхээр хэрвээ энэ ертөнц миний толгойн дотор байгаа юм бол би өөрийнхөө хүслийн дагуу энэ ертөнцийг удирдах чаднаа гэдгийг би ойлгочихж байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь надад ашигтай байж тээ. Эсвэргээрээ ийм ертөнц ингэж байгаамаа тэрэн дотор 8 тэрбум хүнийх нь ганцхан ширхэг нь би юм аа гэхээр би 8 тэрбум хүний эсрэг амьдрах гэдэг нь шүү дээ. Маш их өрсөлдөөнтэй. Чи юу ч хийсэн амжилтанд хүрэх магадлал бага. Хизээж баяжчихын, хизээж хин нэгэн болж дэлхий чамайг таних хүн шууд буугаад өгмөр санагдаж байгаа байхгүй. Эсвэргээрээ энэ 8 тэрбум хүн чинь миний төсөөлөл дотор байдаг юм аа. Яагаад төсөөлөл дотор байгаа юм гэхээр энэ өгмөр зэ гэдэг хүнийг хамгийн шилдэг, хамгийн одоо тасархаа бэс хөлбөр дээр нь аваачихын тулд зохиомлоор тохиолдож байгаа үйл явц юм аа. Тэгэхээр амьдрал гэдэг чинь ерөнхийдөө нэг л юм. Амьдрал надад одоо надаар хамаартайгаар тохиолдож байгаа гэдгийг би ойлгочихж байгаа байхгүй. Бол нь амьдрал явдгаар явж исэн дунд нь би төрсөн зүгээр ингэсэн биш. Амьдрал гэдэг зөвхөн чиний төлөө тохиолдож байгаа гэдгийг ойлгохоор тэр хүн өөртөө илүү итгэнэ. Өөрөөр илүү бахархна. Энэ бүхний цорын ганц зангилаа гол эзэн би юм байна гэдгийг ойлгохоор чинь хүн угаасаа тийм өөрийгөө дорд үзэх үзлээс ангижрна. Тэгэхээр энэ хөлбөр нь илүү ашигтай л гэж байгаа. Түүнээс би энэ бол цорын ганц үнэн энэ замаар явж ерөөс илээгүй.
Угаасаа үннийг та нар олж чадахгүй гэдгийг би мэдээд нь шүү дээ. Би ч болохгүй хинч олоогүй юм байхгүй да. Тэгэхээр яг өнөөдрийн таны амьдралд аль хөлбөр нэл ашигтайг л сонгож. Хинч таныг буруутгахгүй. Яг ирэх чарилт мэдхгүй. Ямар ч ирэх байхгүй. Яг үндэ бид нар онол яриад байгаа шүү дээ. Тийм биз дээ. Big Bang гэдэг чинь онол шүү дээ. Тийм биз дээ. Орчлын ертөнц ингэж үүсчээ гэдэг онолыг л яриад байгаа болохоос тэрийг хэн хэмжсэн, хэн харсан, хэн ч батлаагүй юм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр нэгэнт онолын тухай ярьж байгаа юм чинь үнэн гэж байхгүй. Өөрт ашигтай хэлбэрээр сонгоол гэж байгаа байхгүй. Тэр хүн болгоны одоо сонголт гэх юм уу? Нэгсэндээ баг нэг ертөнцийг үзэх үзэл энэ гэж яриад шүү дээ. Тэрийг өөрөө сонгох гээд байна шүү дээ. Өөрөө сонгоно. Одоо яг наадах чинь нэг манифест гэж байгаад 70 тухамсар гэж байгаад энэ 95%-ийг сонгоцсон болвол надад чөлөөт сонголт байна. Хувь тавилан маань бичигдсэн юм шүү. 95% би аль хэзээ тэр хүүхд наснда бичсэн байж тээ. Тэгвэл би өнөөдөр одоо ажил мэргэжил сонгоол нэг сэхэтэн болох гээд ингэ шаардлагагүй болох хэвээр болдгороо л болох юм байна гингүүтлээ зарим хүмүүс бие хайчих гээд шүү дээ ер нь тий. Урсгалаараа явах гэдэг. Урсгалаараа явах юм байна. Шийдэгдсэн юм байна. Би баг хилээж өгч магадгүй юм байна. Өгөхгүй ч магадгүй юм байна. Яг биш. Миний хэлэх гээд байгаа санаа бол хувь тавилан гэдэг бол аль хэдийнэ бичигдсэн зүйл. Хувь тавилан гууд олон тоон дэр. Жишээлбэл одоо би маш олон хувь тавилантай байж болно л гэсэн. Ганцхан хувилбар биш. Яг зөв. Сонголттой. Миний маш олон хувилбар буюу миний маш олон хувь тавилан бүр хэдэн тэрбумаар бичигдсэн байна. Манифест болон чиний сонголт, чиний өөрийн үйлдэл чинь эндээс аль нэгийг сонгох байхгүй. Чиний гаргасан шийдвэр энэ хувь тавилангийн алийг сонгож болно гэсэн үг. Тэгэхээр энэ орчны ертөнцийн чинь чиний гарт байгаа өстэй. Чам чөлөөт сонголт байгааз Кристофер Ноланы кино үзэж байгаа шиг санагдчихлаа шүү. Гэхдээ нэрээ ерөнхийдөө сонирхолтой байна. Тийм. Яг ингээ харангуй сая бүх хувь тавилан чинь яг го бичигдсэн тийм үү? Гэхдээ асар олон байна гэдэг. Асар олон байна. Вау, нэр ямар сони юм бэ гэж бодчих. Хүмүүс нэг би угаасаа л ийм бүх болох тавилантай байсан. Чи бүх болохгүй байх тавилан бас байгаа. Тий. Байгаа. Чи зүгээр л тэрийг олж сонгоогүй л байхгүй юу? Аа. Чамд бас чи ядуу болсон тавилан байгаа бол чамд өнөөдөр дэлхийн тэрбумтан болох тийм хувь тавилан стил байсаар байгаа. Яг одоо чамтай хамт оршиж байгаа хамгийн гоё нь. Тэгэхээр чи тэрийг бас сонгож болно л гэсэн үг. Өөрийнхөө ухамсараар, өөрийнхөө үйлдэлээр, өөрийнхөө итгэл үнэмшлэр. Тэхийн тулд бид нар 70 ухамсар дээр суурилсан итгэл үнэмшил айдсаа өөрчлөх хэрэгтэй гэсэн үг. Одоо өнгөрсөн бүх өгөөмөрсөө бүгдийг устгаад цоошин нэрл эхлэхээс ямар ч замгүй л форматлж штэ өөрийгөө баг тий. Бүр формат хийгээд бүх юм солиод тэгээд эхэлнэ л гэсэн үг. Николоор нэг их хүмүүс би одоо он гараал хүмүүст тэгж ш. За энэ жил би алнаа хэвээр энэ жил гал морин жил. Тий дандаа он гарах болгодог ш. Одоо би яг өнөөдөөс ална гэдэг байгаа байхгүй. Би бол тэр хүмүүсийн ирээдүг зүгээр нэр уулзаал мэрэгэн хүн шиг хэлж чадна. Чи сүүлийн 3 жил хийсэн одоо ажил мэрэгжил уулзсан хүмүүс чинь энэ жил өөрчлөгдөг бол дараагийн 3 жил чинь чиний өнгөрсөн 3 жилдээ яг адилхан найзаа гэж би хэлж байгаа. Угаасаа тийм. Тэнд ерөөсөө яагаад гэд асуух юм асуултахгүй зүгээр л физикийн хууль. Чи юу ч өөрчлөг юм чи гарах үр дүн яг адилхан л байхгүй. Яагаад 2026 гал морин жил гарангууд чиний дараагийн 3 жил адилхан байх хэвээр. Өөр болно гэж. Яагаад гэвэл чи юу ч өөрчлөгдөг. Чи фитнест явдаг болоогүй, ном уншдаг болоогүй. Тийм үстэй. Бизнесийн юм суралцаагүй 3-6-аас нэгдээгүй бол чиний өнгөрсөн 3 жил 27, 26, 28 он чинь яг адилхан байна. Чи ерөөсөө тэр бүмтэй болохгүй. Чи юу ч өөрчлөөгүй л байхгүй. Тэгэхээр ямар нэг юм өөрчлөгдөх хэрэгтэй. Энергийг нэг төлөвөөс нөгөө төлөв шилжүүлэх хэрэгтэй. Тийм учраас ер нь хичээл дээр л би амар их юм ярьдаг юм байна. Одоо боддог хүрээллээс ялах хэрэгтэй. Хүрээл гэдэг бол өөрөө энергитэй. Энерги гэдэг бол ауратай. Тэр энерги халдварлах боломжтой. Яг халдварт өвчин шиг. Тэгэхээр нөгөө нэг би ч өөрөө миний үндсэн ажлуудын нэг маань одоо 3-6-ын комитетийн гишүүдтэй уулзж байгаа өдөрт ингээл 5-6 хүнтэй ганцаарч исэн уулзалт хийгээл тэрэн дээр юу ойлгодог вэхлээр давхар би ингээд сэтгэл зүйч болцсон байна шүү дээ. Ер нь бол яг тийм мэрэгжил эзэмшээгүй ч гэсэн тэр хүнд ингээд юмын сонсоод гаргалгаа хэлж өгч байна гэдэг чинь энэ сэтгэл зүйч буюу одоо хүнтэй ярилцах нөгөө талаараа хүнтэй хов ярих мөн үү? Хүний ярьж байгаа яриаг сонсох гэдэг чинь хэрвээ чи энэ энергийг яаж ашиглахаа мэдэхгүй бол хүн болгоно хийдэг юм биш. Маш аюултай юм байгаад байгаа байхгүй юу? Жишээлбэл одоо чи 2 хүн хов ярьж илаа гэхэд хажуугаас нь зүгээр би зүгээр сонссон шүү дээ. Би яриаг муулаагүй.
Сонсох төдий тэр энерги чамд халдварлана гэдгийг тэр хүн ойлгохгүй байхгүй. Тий. Тэгэхээр л нэг та нар бити энийг шеэр хийлдэ гэж шеэр хийгээд байгаа хүн өөрөө тэр энийг бас түгээгээд л нь шүү дээ. Facebook дээр би айгүй тэрийг хардаг. Бити энийг шеэрлэгээд бити энийг ийм шеэрлээд байл да гэж өөрөө шеэрлээд байгаа байхгүй. Тий. Тэгээ тэр хүн шеэрлэгүүл тэр энерги тэндээ ингэ дуусч байсан байхгүй. Тий. Тэр хүн амь өгснөөр тэр зүйл үргэлжлэх боломжтой болчихж байгаа. Тэгэхээр хов яриач муу яриач бай тэр ярих юм бол тэр амьтай биелнэ. Тэгэхээр ерөөсөө битгий муу юм битгий сонс тэгэл талархал шүү дээ ерөөсөө л. Талархал гэснээс нэрээ би бас түрүү хоёлоо хоол идэж сууж захтай ярьлаа шүү дээ. Талархал өнөөдрийн за юу вэ? Одоо нэг ерөөхдөө тогтсон нэг ганц нэг асуулт байгаа. Тэрийг бас завсраар нөхөр авчвал явчих. Яг тэр энэ удаагийн ярилцлага бүр тэс өөр болж байна. Өмнөх дугаараас. Ерөөхдөө би ингээд нөгөө асуулт асуугаад тогтсон асуултуудаа асуугаад ингээд явдаг л. Бас өөр нөгөө илүү нөгөө чамайг сонсох байдалтай болж ил та одоо хичээл сонсож байгаа юм шиг болж байна гэсэн. За талархал. Ер нь өвжи хэрэг талархдаг вэ? Яг өнөөдрийн байдлаар амьдралд юунд хамгийн их талархаж байна? Ер нь байгаа бүх юмдаа л хамгийн гол нь би зүгээр амьд байгаадаа л баярлж байгаа. Хэрвээ би өгчих юм бол цаашаа юу ч үргэлжлэхгүй. Басаал яг нэг чи онгоцонд ниск онгоцонд суугаад хэрвээ ямар нэгэн турбуленс буюу чичиргээнд орох юм бол та амьсгалын төвчл төрөгчийн маска өөрөө зүгээд дараа нь хүүхдэд зүлгэрэг гэсэн байдаг байхгүй зааварна. Тий. Тэр чинь өөрөө чи эхлээд өөрийгөө аврах хэрэгтэй гэж байгаа. Дараа нь чи аав ээж үр хүүхд ихнэрийг аварна. Тэгэхээр чи өөрийгөө үргэлж нэгт тавил гэж байгаа. Тэгэхээр миний хамгийн их талархж байгаа юм бол нэгт би амьд байна. Би амьд байгаа цагт ямар нэг юм хийх боломжтой боллоо. Тэгэд эрүүл сарвал байна, аав ээж маань байна, найз нөхөд маань байна гэдэг. Ерөөсөө талархал бол ерөөсөө өглөө болгон өдөр болгон орой болгон ер нь байнга. Дандаа талархна. Асуудалтай тулгарсан ч талархна. Тийм болохоор миний хамгийн их хэлдэг үг, миний ордог лекцэн нэрмэрч ерөөсөө л асуудал бол бэлэг гэж байгаа. Асуудал гэдэг юм байхгүй. Мөнгөөр шийдэж болж байгаа бол тэр ерөөсөө асуудал биш. Мөнгөөр гагцхүү мөнгөөр шийдэгдэхгүй өвчин зовлон янз бүрийн юм биш үү? Тэр бол асуудал юм аа. Өнөөдөр танд байгаа асуудлыг мөнгөөр шийдэх боломжтой мянган асуудал байлаа ч тэр асуудал биш. Харин та өөрт байгаа мөнгөөр шийдэж боломжтой мянган асуудлаа ганцхан асуудлаас олж болно. Ерөөсөө өвдгөл л болоо. Ерөөсөө өвчин тусахад танд байгаа мянган асуудал ганцхан тэр эдгэрэх гэдэг ганцхан асуудлаар солигдчихж байгаа байхгүй. Тэгэл тэр өдрөөс хойш та яаж эдгэрэх үү гэдэг ганцхан асуудлыг шийдэн. Тань мөнгө сонирн биш, юу сонирн биш. Тэгэхээр бид нар өнөөдөр та эрүүл сарвал байвал асуудалтай байгаадаа баярлал. Ягаад гэвэл хүн төрөлхтний сайжрах ганцхан зам бол асуудлыг шийдэх. Угаасаа нэг хүн төрөлхтний гол зорилго нь сайжрах юм билээ. Одоо чинь iPhone 10 гараад 11, 15 гэл 17 гарцсантай адилхан бид нар аав ээжээсээ төрөхдөө аав ээжийнхээс сайжруулсан илүү ухаалаг, илүү царайлаг, илүү төгс хөлбөр болж төрж байгаа. Манай хүүхэд гэсэн миний илүү сайжруулсан хөлбөр. Хүн төрөлхтөн хугацаа өнгөрөхөөр илүү сайжраад байгаа. Сайжирж явсаар байгаа сүүлийн шат нь юу вэ? Яг юунд хүрэх вэ бид тэ? Робот болоод дуусах юм уу? Яах юм гэдэг нэг асуулт байгаа шүү дээ. Хүн төрөлхтний хувьсэл ханас хэлсэн хаашаа явж байгаа гэдгийг л сонирхох шаардлагатай байх гэж бодож байна. Зүгээр яг миний өөртөө одоо хийсэн гэрэн дээр мань юу гэж байгаа вэ гэхээр хүн юунаас үсчин байж болно. Ягаад гэвэл бичээрээс үссэн гэж байна. Гэхдээ ер нь бүх амьд бит усан дотор үсдэг. Нэг эс амьтаас үсэж байгаа. Нэг эс чинь 2 эст болоод ингэж байгаа. Тэгэхээр бид нар нэгт усны амьтан байсан. Юу байсан сонирм биш. Бөөсч байсан байж болно ер нь. Тэгээ загс нь иргэдээ гараад ингээ явсан. Ирээдүйн хувьслын хамгийн сүүлийн шат нь юу юм бэ гэж бодонгууд бидний одоогийн байгаа гол зорилго юу юм бэ гэхээр бид нар үр өдмөө үлдээх. Хүн төрөлхтөн гэсэн энэ төрөл ангийг аврахын тулд бид нар үр өдмөө үлдээж чинь тийм ээ. Бусад амьтад бол хайр сэтгэлээс үл хамааран одоо юм үр өдмөө үлдээх юм нөхцөлд орж штэ тийм ээ. Байгалийн инстинктээр. Бид тэр инстинктээр нэмээд одоо нэг юм дурлах, хайрлах, таашаал авах мэдрэмжэн дээр тулгуурлаад бас үр өдмөө үлдээж чинь. Яг тэрнтэй адилхан бид нарыг яагаад үлдээсэн байж болох вэ гэдэг асуултыг хүн асуух хэрэгтэй. Хүн төрөлхтөн болох их хэслийг хэн тавьсан бэ? Тэгэхээр тэр нөхөр үр өдмөө үлдээхийн тулд нэг бүтээгч байсан байх гэдэг биз? Тэгвэл тэр бүтээгчийн гол зорилго нь юу вэ гэвэл өөртөөгөө адилхан бүтээгчийг л бүтээх байхгүй. Тэр бурхан гэж ойлгох юм бол бурхан өөрийнхөө адилхан бурханыг л бүтээхийг хүссэн. Өөрийнхөө үр өдмийг. Тэгэхээр товчхондоо бид нар бурхан гэж явал
бид нар өөрсдөө л бурхан гэсэн үг. Бүтээгч гэж байвал бид нар өөрсдөө бүтээгч болно гэсэн үг. Бурхан болно гэсэн үг. Энэ хөвсөлт нь л бид нар ингэ явж байгаа. Одоо л дөнгөж ингээл сүүлийн ганц 2 жил хүмүүс ингээл сүнсний сэргээлт энерги гэж ертөнц цэнтргээл нэг юм нийтээрээ л нэг юм болоод шүү дээ. Одоо л Америкт хамгийн их түгээмэл буцаж сэргэж байгаа шашин бол бөөгийн шашин байна шүү дээ. Америкт шүү дээ. Хаа байсан Америк. Гэтэл зарим хүмүүс бөөгийн шашин бол зөвхөн Монголд л юм бөө байдаг гэсэн явж байгаа мунхаг хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Гэтэл бөө дэлхийн нийтийн шашин. Дэлхий дээр хар мянган бөө байдаг те. Энэ бол хүн төрөлхтний шашин байгаа байхгүй юу? Ерөөсө ганцхан Монгол ч юм уу ганцхан Америкч биш. Ингээ бодглохлоор хүн төрөлхтний ховсол нь өөрөө уусаа энэ дээр ирж байгаа. Дахиад нэг 100 жил буцаах юм бол бид нар арай жоохон балар эртний болчих гээд байна шүү дээ. Тэгээд тухамсар биш. Орчин үеийн технологи руу л орох гэсэн баг. Дахиад энэс цаасаа 100 жил өнгөрөхөд өнөөдрийн битэрийн ярьж байгаа сэдв хүн болго мэддэг болцсон байна. Аль энгийн сэдв болцсон байна. Зүгээр ингээ угаасаа ийм шүү дээ. Юу яриад байгаа юм л واخхой. Тэгэхээр энэ ховсол нь өөр ингэж явсаар байгаад хүн төрлөختөн гэсэн энэ ганцхан зүйл ангиас бүтээгч тодорно л гэсэн. Буцаагаад хүн төрлөختнийг бүтээдэг юм бүтээгч. Одоогор бид нар бол бүтээгч ягаад гэвэл бид нар хүүхэдтэй болсон байна шүү дээ. Бүтээгээл явж байгаа. Тэгэл явж байна. Гэхдээ огторгүйг бүтээдэг бүтээгч болохыг яриад байгаа байхгүй бид нар. Хүн төрлөختөнтэй хамт энэ бүхэн нэг зүйлээс эхэлсэн гэвэл тэр бүтээгчийн гол зорилго нь өөршгөө адилхан бүтээгчийг бүтээх буюу өөрийн одоо үр хөврлөө үлдээх л байгаа байхгүй. Ямар ч бүтээгчийн гол зорилго нь энэ махан би үрд оршихгүй. Дараагийн энэ нэмэг нэг юмд үлдээх ёстой гэдгийг л ойлгоцсон. Тэгэхээр огчлон ертөнц бол яг адилхан юм бүтцтэй л гэж би бол итгэдэг. Тэгэхээр юу хэлэх гээд байгаа юм гэхээр өнөөдөр та өөрийгөө азгүйгээд бодоо явж байгаа бол та өөр бурхан гэдгийг ойлгох хэрэгтэй. Орчлон ертөнцийг ойлгож оролдохын оронд та өөрөө орчлон ертөнцийн нэг хэсэг гэдгээ бас ойлгох хэрэгтэй. Яг гэвэл хүнийг бүтээсэн үндсэн 3 бодис одны тоос нуцарт байгаа 3 бодисоор яг адилхан байдаг байхгүй юу? Тийм эс. Тэр нь өөрөө бид нар бол од юм аа л гэж байгаа. Бид нар бол галактик, бид нар бол орчлон ертөнц. Ямар ч ялгаа байхгүй. Тэгвэл тэрний жижигхэн хэлбэр. Яг бидний дотор биднээс хэдэн тэрбум жижигхэн хэмжээтэй яг адилхан нэг ертөнц байж л байгаа. Ерөөсөө ийм л ингээ бодохоор хүн яг өнөөдөр шаналх хэрэгтэй юу те? Би яг тэгээ хэлэх гэж байна. Яг ингээ бодоод нэг машин ирээд мөрөгчлөө гэсэн шүү дээ тий. Энэ зүйл миний сайн сайхны тохиолдож байгаа гэдгийг ер нь бол бодож хэрэгтэй. Хамгийн ашигтай хөлбөр нь тэр. Ашигтай хөлбөрийг л яриад дээ шүү дээ. Энэ болон хөв тавилангаас ч аль нэг сонголтууд бас өөрт ашигтай тэр хөв тавилангийн сонголтоо л. Тэр хүн өнөөдөр би нэг жишээ яриа. Саяхан нэг надад тохиолдсон юм. Би нэг автоврын хилцээр ингээд сууж исэн бохгүй юу? Тэгс ингээд цүнхтэй сууж исэн чинь миний цүнхийг нэг хүн аваад босоо авчиж байгаа бохгүй намайг гар зүгтээр хулгайлцсан гэсэн. Яагаад гэсэн чинь харин би таныг нэг жуулчин байна гэж бодоод ингээд аваа авцсан. Тэгээ хулгай хийчлээ. Ер нь ингээд хулгай хэрэгтэй л болчихж байгаа бохгүй. Тэгээ миний инээ төрөөд битүү камер байгаад одоо ингээд ийм ил цагаан ингээд. Тэгээ хэдэн цагийн дараа мэдээж нөгөө хүний чинь цагдаа нар олно. Би ингээд цагдаагийн хилцээр очиод нөгөө хүнийг хүлээх шаардлагатай болж байгаа. Миний цүнхийг авчирж өгөх гээд ирж байгаа бохгүй. Тэгээ цагдаагийн хилцээр орсон чинь цагдаагийн хилцээр нэг жижигүр намайг таниад өө та нөгөө нэг өвж авах биш дэмждэг гэдгсэн цаанаас нэг дарга нь орж ирсэн. Өө тийм мэднэ. Ерөөсөө юу яа чамтай хамтарч нэг юм гоё 3 сая төгрөгөөр нэг рил хийлгээгээд би тэр газар очсноо ажилттай болчихлоо шүү дээ. Орлоготой. Нэгс нөө цүнхээ алдснараа төр алдснараа би өнөөдөр 3 сая төгрөг олсон. Цүнх маань нэг удаагаа сууж идэл нөгөө оруулж ирэл өгсөн. Бүхэн бүрэн бүтнээрээ. Энэ дээр л ерөөсөө та далд ертөнцийг ойлгосон хүн үү үгүй юу гэдэг ялгаа гарч байгаа. Би бол тэр цүнхээ алдсан дараа нэг ч айц сандраагүй. Окей. Ягаад юм болов энэ надад нэг зүйлийг сурах гэж байна. Дараагийн удаа би магадгүй илүү болгоомжтой байх хэрэгтэй байх. Зөв. Гэхдээ үр дүн ямар байсан бэ? Миний төлөө байсан. Би тэр өдөр орлоготой болохыг л хүссэн тийм үү? Өглөө би өнөөдөр надад мөнгө орж ирнэ гэж гарсан тэр өдөр надад муу юм тохиолдсон шиг боловч тэр нь өөр боломжийг надад нээсэн байгаа л байхгүй. Тэгэхээр муу юм ч байсан чиний төлөө, сайн байсан чиний төлөө ер нь орчлон ертөнцийн тохиолдож байгаа бүх юм чиний сайн сайхны төлөө гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Магадгүй тэр араас нь мөргсөн хүн бууж ирээд тэр хүнтэй танилцаа тэр хам суухч байсан. Тэгсэн билээ мэдэхгүй шүү дээ. За энэ хэн зам дээр гэдэг шиг. Тэгэхээр та өөрөө тэр нөхцөл байдлаас юуг олж хармаар байна? Тэр бүх юмаа л олж харна гэсэн. Хэрвээ мөргсөн машиныг бууж ирээд за энийг өстө аландаа гэсэн бол алдсан байхыг үгүйсэхгүй. Эндээс би сайхан юм олж авнаа. Энэ бол төр зурах гэсэн бол яг л тэр юм тохиолдно гэсэн. Бүгд боломжтой. Маш олон сонголт байгаа. Түрүүний чиний хэлснээр тий. Яг тэгвэл зэрэгэлдээ ертөнц гэж онол байдаг шүү дээ тий.
тэрнтэй л адилхан байхгүй. Яг одоо чиний хийж байгаа сонголт болгон өөр нэг ертөнцийн дээр биелж байгаа гэдэг сонголт шүү дээ. Одоо хэрвээ жишээ нь хоёул анх подкаст хийж ярилцаад би үгүй гэсэн бол энэ хувилбар байхгүй байх нь шүү дээ энэ дэлхий дээр. Шал өөр чи тэр хоёр өөр тийшээ явбал энэ нэвтрүүлэг хизээж биелээ болохгүй байна гэдэг санаа байхгүй юу? Энэ онол чинь өөрөө хамгийн их дэмжигддэг онолуудын нэг байхгүй юу? Бодиттой байж байх магадлал маш өндөр гэсэн үг. Тэгэхээр чиний хийж байгаа сонголт болгон биелж байгаа. Өөр ертөнцид. Одоо миний өөр нэг хувилбар байж болно л гэсэн үг юм. Багш биш, хинч биш. Бүр ингээд амар гой баян тансаг амьдралтай. Эсвэл амар нэг архичин ч юм уу. Аль аль хувилбарууд нь биелж байгаа. Тэр хувь тавилангууд чинь бүгдээр айл хэдийнэ бичигдсэн байна. Чи зүгээр сонгоно. Гол нь хувь тавилангууд шүү. Тэ олон тоон дээр хэлээд байна тийм. Ганцхан биш гэдгийг л ойлгох. Наад ч өстө маш гоё юу байна. Одоо харах үнцэг гэх юм. Тийм энэ бол угаасаа юугаар батлагддаг вэ гэхээр миний амьдралд бол зүүдээр батлагддаг. Зүүд хөвчлэн эхлэлт нь байдаг байхгүй юу? Яаж тэнд очсон биш тодорхой биш. Тийм тий. Гинтл чи нэг өрөөнд ингээл явж идэг. Хинтээ ч юм хийгээд байгаа. Юу ч хийгээд мангар юм зохион байгуулалтгүй байдаг байхгүй юу? Тэр чинь өөрөө юутай адилхан бэ гэхээр саний зэрэгэлдээ ертөнц маш олон хувь тавилангууд байгаа гэдэг чинь шүү дээ. Тэр хувь тавилангуудаа чи ингээд хөндлөнгөөс харж ийна л гэсэн үг байхгүй юу? Зүүдний ертөнцөөр дамжуулаад. Одоо ингээд жишээлбэл кино театр байлаа гэхэд чи нэгдүгээр танхимд кино үзчихсэн аа 0-оор хоорондоо нэг хоёрдугаар танхим руу шагааж болно шүү дээ. Киногийн дундаас нь л хардаг шүү дээ. За ийм амьдрал явж байгаа юм байна гэж харж байгаа л адилхан гэсэн үг. Тэгэхээр зүүд гэдэг бол өөрөө миний хичээл дээр заадаг. Бас амар гоё том зүйл. Энэ бол тэгэл ер нь хүний тархич нь хизээж амардгүй юм байна гэдэг хүн бол ойлгох тийм. Тийм болохоор манай комментид хэлсэд тэг гоё. Гэхдээ бас үнэхээр ингээд юм сонин нэг юм нурууны ус босгомоор тийм юмуд байна шүү. Мэдрэмж тийм өнцгүүд. Гэхдээ яг энийг нөгөө маш азтай гоё хүмүүс л олж үзсэн угаасаа. Одоо жишээ нь хэдэн сая хүн ч юм уу эсвэл хэдэн мянган ч үзэж магадгүй 10-20 мянган. Гэтэл 10-20 мянган хүн гэдэг чинь амьдрал дээр ямар ч нийгмийг өөрчлөх бүрэн боломжтой юм баггүй. Ер нь бол Монгол шиг юм жижигхэн хүн амтай ийм нийгэмд бол мянган хүнтэй комьюнитиг нийгмийн үзэл сурталыг өөрчлөх бүрэн боломжтой гэж үздэг. Мянган хүн шүү дээ. Гэтэл одоо Jupiter хийсэн нэвтрүүлгийг за боли нэг 10 мянган хүн үзлээ. Монгол улсыг төв чигээр нь өөрчлөх бүрэн боломжтой гэсэн үг. Тэгэхээр л ерөөсөө заавал хэдэн сая үзэлт авах гэдэг шаардлагагүй. Угаасаа 20-80% гэж сонсчихсан байна. Сонслог байх уу? 20-80% чинь угаасаа л цөөнх нь олныг өдөртнө л гэдэг ганцхан шүү дээ. Миний одоо би нэг 100 үйлчлэл одоо миний хийдэг хүмүүсийн 20% л одоо миний орлогын нийт 80%-ыг бүрдүүлнэ гэх юм уу тийм. Тэгэхээр л бид нар угаасаа тийм тооны олонд нэг юу их шаардлагагүй. Чанарт л өгөх хэрэгтэй. Чанартай 10,000 ойлоо үзэгчд энийг үзүүлээл тэр хүмүүс өөрийнхөө мөн чанарыг таниал өөртөө итгэлтэй болоод ингэснээр хажууд хүнээ хайрлна, гэр бүлийнхаа гишүүдэд нөлөөлнө. Ингэснээр нэг гэр бүл гоё болоход хоёр найзтай ингээл тархаал явандаа ингээл зам дээр явж байгаа хүмүүс тэр гарцаар гарч байгаа хүнийг дайрахгүй зү очиод. Манайхан бол зүгээр л дайрж байгаа байхгүй. Гарцан дээр гарч байхад ингээ бүр алах гээд байгаа байхгүй. Тэр хүн чинь тэр хүнийг яг өөртөө адилхан хүн гэж хүндлэхгүй байгаа байхгүй. Надаас дорд нэг юм оо юу ч гэж нохооч гэж үзээд байгаа юм баг тийм. Тэр хүн өөрөө юм гайхалтай юм байна гэж үзээд бид нар чинь бүгдээрээ л хүн төрлөختөн гэсэн ганцхан төрөл зүйл юм байна гингүүд хүнийг тийм хайрлах сэтгэл гарах юм бэл. Атаарах биш. Зүгээр бол миний харж байгаа өнцгөөс хүмүүс яагаад нэг амьдрал ярихаар дургу байгаад байгаа ингээд дэрсэн шүү дээ. Тэр хүмүүс чинь ингээд байгаа байхгүй юу? Би бол хүмүүстэй уулзахдаа өөрийнхөө нэг тусгалыг харддаг тэр хүнээс. Жишээлбэл би чамтай уулзахад би чам шиг нэвтрүүлэгч байж болох байсан байна гэдгийг харж байгаа байхгүй. Биний бизнесментэй уулзахад би энэ хүн шиг юм баян болоод бизнесмен хийгээд гой корпорац эзэн болж болох байсан юм байна буюу энэ Монголд амьдарч байгаа хүн дэлхийд дээр амьдарч байгаа 8 дэр бүхэн чинь миний өөр нэг хувилбарууд юм байна гэдгийг л би хараад байгаа байхгүй юу. Миний байж болох бүх боломжит хувилбар. Өөр хувь тавилангууд өөр тавилангууд. Би зүгээр л энэ сонголт хийсэн. Гэхдээ амьд байгаа цагт би энэч болж болно, энэч болж болно. Тэр би тэр хүмүүст одоо атаарах биш баярлж байгаа. Ягаад гэвэл энэ хүн надад боломжийг харуулад байна. Энэ хувь тавиланг чи сонгож болно шүү. Өгөөмөр зай гэдэг хувилбарыг надад харуулж байгаа. Тэгэхээр тэр хүн чадсан бол чи чадна. Ягаад гэвэл тэр хүн чиний өөр нэг хувилбар. Буюу хизээж битгий атаарах чи хүнээс амьдрал сураад байгаа юм шиг болж үгүй. Чи өөртөө зааж байгаа байхгүй. Өөрийнхөө нэг хувилбараас чи суралцж чинь гэсэн. Товчхондоо чи өөртөө л юм заагаад байгаа байхгүй юу?
Тэгэхээр л энэ бүхэн чинь одоо ингээд чиний сайн сайхны төлөө учраас бити одоо юу хатарах 50 байна за тий одоо энэ чинь өсөд байгаа мөнгө чинь бүгдээрэнд нь хөрөлдсөн. Энэ дуусахгүй ерөөсөө. Тийм тэгээ яг мөнгө гэдэг бас тусдаа нэг амар тусдаа том сэдв тий. Энэ бол хамгийн гоё сэдв л гэж боддог ер нь тэгэл. Миний ганц community гişүүдээс хүсдэг юм бол за би бол ерөөсөө энэ хоосон чанар манад хүрхээгүй шүү. Би ерөөсөө тийм л амч болохгүйг бөгөөч биш. Надад энэ бүх ер сонирхолгүй. Би ерөөсөө зүгээр л Монгол улсын хамгийн баян, хамгийн шилтгэл иргэн л болмоор байна. Та ч гэсэн тийм үзэл бодолтой бай. Яагаад болохгүй вэ? Би гişүүдээс нэг өдөр лайв хичээл дээр за хэрвээ би өнөөдөр та нарт ингээд тийм ээ хин нэгэн та хэд хүсэж байгаа мөнгийг өгье гэвэл яг хэдвэ гэсэн зарим хүмүүс сая гэж байгаа юм. Зарим нь 10 сая, зарим 100 сая гэдэг ч юм уу тийм ингээд зүгээр хүн мөнгө өгөө гэж байгаад хүн ингээд 100 сая доллар ч гэж хэлж чадахгүй байгаа байхгүй юу? Зүгээр өгөө л гэж яхад. Зөв ямар ч нөхцөлгүйгээр би ингээд өгөө гэдэг хахад 100 сая доллар гэдэг үг амнаас нь ч гарахгүй байгаа байхгүй юу? Энэ хүн мөнгөний айцтай хүн байгаа байхгүй юу? Өөрийгөө одоо тийм мөнгө хүртэх эрхтэй хүн гэдгээ ч ингээд ухамсарч ойлгох нь байтгаа баг амнаас нь бүр ингээд 100 сая гэдэг үгч гарахгүй шүү дээ. Эн чинь өөрөө тэр хүн айцтай буюу тэр мөнгө ирэх энерги нь ингээд боломжгүй л гэдэг санаа. Өөрөө боломжгүй болоод ирнэ гэсэн санаа. Өөрөө боломжгүй буюу одоо өөртөө л готрох хэрэгтэй. Хин нэгэн баян байгавал тэр хүн эцэд чиний боломжоос авч баяжаагүй. Чиний мөнгийг аваагүй. Аваагүй. Тэр чамтай ерөөс хамаагүй. Тэр хүн өөрөө энергиэрээ тэр зүйлийг бүтээсэн л байхгүй да. Одоо жишээлбэл фитнесийн багшчид ч бай, сургалт зардаг багш нар ч бай. Ер нь ингээд яг адилхан салбарын хүмүүс би нэг аягүй их муулт юм лээ. Тэр хүний үзэл бодлоос би ингээд өнцгөө харахаар тэр хүн үнэхээр яг үндэ далдах юмсыг ойлгоогүй юм байна. Хин нэг муулж байгаа бол ягаад тэгэхээр тэр хүн яг өөртөө адилхан юм хийж байгаа хүн өөрөөс нь илүү явгод өөрийнх нь боломжийг авчлаа гэж бодоод байгаа байхгүй. Миний үйлчлүүлэгчдийг энэ салон авчлаа. Миний боломжоос нь хулгааллаа гэдэг байхгүй. Гэтэл чиний боломж гэж юм байхгүй. Чиний мөнгө ч гэж байхгүй. Чи энэ мөнгийг төр хүнээс авсан. Чи мөнгө бүтээгээгүй шүү дээ тийм үү? Чи хүмүүс би яста мөнгө бүтээмээр нь баялаг бүтээмээр нь доо. Яг үндэ чи мөнгийг машинаар хэвлэж гаргавал чи ерөөсөө мөнгө бүтээгээгүй. Чи зүгээр л хин нэгэнд байгаа мөнгийг л авч штэ тийм үү? Төр зээлж. Дараа нь чи худалдан авалт ихэд тэр өөр хүний мөнгө болчихно. Тэгэхээр бүхэн зүр дуурайх л байгаа байхгүй. Бидний энэ зээлж явсан амьдрал хүртэл төр зурах. Одоо ингээл нэг 60 жилийн дараа гэхэд за 70 жилийн дараа гэхэд бид дөрвөл байхгүй. Ер нь энэ барилга дотор байгаа хүмүүс нэгэн ч байхгүй. Мөн барилгач байх юм уу? Барилга харин байна уугүй тий. Ингээл бодохоор одоо байгаа хугацаанд л гоё талархах жаах хугацаанд угаасаа сөрөг бодол ярилт юм. Угаасаа өглөө босоод байгаа зүйлдээ талархах, аав ээжтэй талархах, чамайг сайн сайхан болж байгаа үүд ээжтэй талархах. Ингээд талархаад ингээд хилээд сууж итэл угаасаа чамд гоё юм тохиолдод эхэлнэ. Сөрөг бодлоо чи ингээд алга болчихно. Тэгэхээр хүмүүс нөгөө өнөөдөр надад өөр шир нэхэгдээд мессеж ирээд байна. Би ийм нөхцөл байдалтай байхад би яаж талархах юм бэ? Юу яриад байгаа юм бэ? Би одоо идэх хоолгүй шүү дээ гэдэг байхгүй. Энэ зоргийг гаргаж чадсан хүн л цааш алхах тийм. Ер нь бид нарт бүгдээрэнд нь асуудал байгаа. Зүгээр л асуудлаа ярих уу, амжилтаа ярих уу гэдэг л сонголтыг хийсэн хоёрын л ялгаа байгаа байхгүй юу? Ер нь бол би нөгөө ингээл хүмүүс захихад бол асуудалтай байгаа ер нь хизээч хүн битээ ярьж байгаа. Ер нь бол өөр ширтэй байсан ч асуудлаа ерөөсөө битээр өвчин зовлон гоож битээр өөр ширэж битээр хэд ч юм туслахгүй яг үнэ хэлэхэд 90% чам туслахгүй угаасаа 5,000 төгрөг өгөхгүй 10% чамаг тэр асуудалтай байгаад ер нь бол жоохон баярлна. Чамаг өөрөөс нь муу явж байгаад баярлна гэсэн үг. Харин эсэргээрээ чи 10 хүн дээр очиод найз нөр ширтэй байна мөнгө зээлээч гэдээ ярьчих юм бол тэр 10 хүний чиний тухай ойлголт сөрөг болж эхэлнэ. Энэ өртөө юм байна. Энэ сайхан амьдрч чадахгүй юм байна буюу чиний тухай сөрөг энерги ялгаруулснаар тэр 10 хүнээс ялгаж байгаа сөрөг энерги жинхнээсээ чамайг бүр ядуу болгоно. Эсэргээрээ 10 хүн дээр очиод худлаагаасаа сайн зүйлийн тухай худлаа ярьж болно. 10 хүн дээр очиод найзынх нь ажил яанзэ тушаал дэвшсэн амар гоё ингээд 10 хүн дээр очиод зөвхөн яриад үзсэн. Тэр 10 хүн дотроо миний мөн найз чинь ямар мундаг юм бэ? Угаасаа л их чадна гэж мэдээд байсан юм гэсэн эерэг бодол нь чамайг жинхнээсээ тэр амьдралыг бүтээхэд тус болно. Тэр амьдрал бий болно. Тэгэхээр чи амнаасаа юу ярина тэр зүйл чинь яг буцаж орж ирнэ л гэсэн үг. Би бол одоо хизээч өвдсөн ч бай, халуурсан ч бай, мөнгөдөж хизээч хүнд ер нь тиймэрхүү байна гэж хэлж үзээгүй. Маш гоё өдөр болгон ямар гоё юм бэ?
тэг тусам л гоё болоо л гэдэг. Гэхдээ дунд нь би өвдөж байгаа. Тэгэхээр нөгөө нэг зоригтой байх, айцгүй байх гэдэг ойлголт нь огт айцгүй юм тэнэг хүн шиг байна гэсэн үг биш л байхгүй да. Айцтайгаа хамт урагшаа алхна л гэсэн үг. Чи би айгаад байгаа гэдгийг мэдээд байгаа шүү дээ. Мөнгөн дуусчвал яана. Би өвдөжвөл яана гэсэн айц байгаа боловч айцтайгаа хамт урагшаага нэг алхаалах байхгүй би. Алхах болгонд чам нэгэн тохиолдно л гэсэн үг. Алхаж чаддаг хүмүүс бол айцтайгаа ингээд хойно яг энэ үлдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр айц эргэлзээ мэдээж тань төрж болно. Тэрнтэйгээ хамт алхах зоригтой л. За дугаар болгон дээр асуудаг асуулт. Миний хамгийн дуртай асуултуудын нэг. Зааж га сандраад ш. Аагүй тийм сүртэй юм биш шүү тий. Өөч маш хүнд өдрүүдийг туулж байгаа хэн нэгэн тандаж. Юу хэлэх вэ гэж юу? Юу гэж хэлэх вэ? Би бол яг үннийг хэлэхэд миний туулсан өдөр шиг тийм хүнд өдөр бол тэр хүнд амьд байгаа бол байхгүй гэж л бодож байна. Яг л би өгсөн бохгүй. Тэрийг гүцэхдээ муу өдөр гэж бол байхгүй шүү дээ. Чи ингээд бүх гөлөнд дэлхийгээс алга болчихно гэдэг чинь чам тохиолдож бол хамгийн муу зүйл. Өвчин зовлонгоос доор гэсэн үг шүү дээ. Чи бүр ингээд алга болчихж шүү дээ. Тэр чи өвдсөн бол ингээд өвдөөд байгаад байна шүү дээ. Тэмцээд амьд гарч магадгүй. Өр зовлондоос бол мөнгөтэй болоод төлж магадгүй. Тэгэл чи өгчих юм бол энэ бүхэн дуусчаад байгаа байхгүй. Би яг тэр зүйлээр очисон болохоор миний хувьд яг одоо тэр хүнийг яг юуг зовлон гэж хараад байгаа нь миний хувьд бол маш өчөөгөн зүйл байх гэж бодож байна. Гэхдээ үнэхээр хэцүү байгаа тэр хүн ингээд амиа хорлцморч юм шиг санагдчихж магадгүй. Маш хэцүү байна. Ямар энэ амьдрал ямар хэцүү юм бэ? Хизээ энийг хөрсөлдөөнөөс гарнаа тий. Хизээ би баяжнаа. Энэ бүхэн ингээд дуусахгүй юм шиг байна. Би чадахгүй юм шиг байна гэж бодож байгаа бол сайн мэдээ байна. За. Мууч мэдээ байна. Би баг хэлэх гэж байгаа зүйлс мэдэж байна. Угсаа хүн болгонд мэдж байгаа. Гэхдээ үйлдэл хийх хүн ховор гэдэг. Одоо би сая хэллээ шүү дээ. Ингээ манай нарны аймаг секунд нь 220 км хурдтай яваад байна. Нэг нүдэн анихтал дархан орцсон байж шүү дээ. Тэгэхээр өнгөрсөн жил одоо би тэр ингээд анх чадалж исэн бол энэ жил нэвтрүүлгээ хийхэд бид нар бүр орчлон ертөнцийн үед байрлал маань бүр амар өөр газар очсон бооз. Энергийн түвшин төртөл тийм боломжтой байдаг байхгүй. Тэгэхээр энэ од гарагч чинь од гарагчтай холбочвол хүмүүст миний хэлэх өгүүлбэр айгүй гоё болж байгаа байхгүй. Тэгэхээр найз нэг юм жижигхэн юм яриад байгаа. Ийм баг юм. Одоо жишээлбэл бид нар ингээд шүн ингээд од мод руу харж байгаа шүү дээ. Гэтэл энэ однууд ч өөрөө биднээс хэдэн сая бүр хэдэн их найд гэрлийн зайд байж байгаа тийм баригуд байгаа байхгүй юу? Тэгэхээр яг өнөөдөр энэ минут секундэд тэр од тэнд байгааг бол аль хэдийн байхгүй. Аль хэдийн устдаа дэлбэрээд дууссан. Бид нар зүгээр л сүүдрийг харж байгаа гэсэн. Өнгөрсөн цагийг харж байгаа. Тэр одны өнгөрсөн цаг буюу яагаад тэгэхээр тэр чинь бүр гэрэл нь бид нар дээр ирэх гэж хэдэн сая жил болчихж байгаа учраас энэ од байд юм ингээ харахад тэр од аль хэдийн устдаад үгүй болцсон буюу од гарахс чамайг харах болгонд цоо шинээр бий болж байгаа гэсэн. Цоо шин ертөнц гэсэн үг байхгүй. Яг тэрнтэй адилхан хүний биений атом биш тийм ээ. Бүтэн жилийн хугацаанд бүр сүүлийн нэг ширхэг атом хүртлээр шинжлэгддэг гэж байгаа байхгүй. Тийм гэсэн. Цоо шин. Тэгэхээр одоо чи битэр 26 онд яхад бүр ингээд уул нь бол сэтгэлгээгээл ингээд өөрчилдсөн бол бие маань бол цоо шин байх шүү дээ бүр ингээд. Атомын төвшөнд цоо шин эсүүд байгаа байхгүй бүр ингээд чиний өнгөрсөн дурсамжил чамайг хойш нь татаад нэг хүн шиг байлгадаг болохоос би чинь бол ингээд бүр жижигхэн хэмжээгэндээ бол цоо шин байхгүй бүр ингээд цоо шин эрхэлж байгаа бүр ингээд хамаг гоё амьдралыг хүлээж авахд бэлэн болцсон байдаг. Гэтэл чиний өнгөрсөн амьдрал буюу нөгөө далд хувцарчин чамайг яг л нэг хүн шиг бариад байна л гэдгсэн. Энэ нь өөрөө бүх зүйл устдаад дахиад шинэрхэлж штэ тий. Од гарах гэсэн бидний бие бидний атом буюу дахин төрж ирэх гэсэн үг. Тий. Бүх зүйл төр зурх юм байна л гэж байгаа. Эсвэл тэгэхээр миний хэлэх гээд байгаа гол үг бол хүмүүс яг жоохон бодвол маш гоё тийм. Сайн мэдээ гэвэл бүх зүйл төр зурх. Одоо таны туулж байгаа зовлон бэрхшээл энэ бүхэн дуусна. Мөнх үргэлжилдэг юм гэж байхгүй. Манай дэлхийн өртсөн, нар өртсөн, орчлон ертөнц зөвлөл өөр ингэсэн сүрх хугацаатай шүү дээ. Муу мэдэн дахиад бүх зүйл төр зурх. Та мөнгөтэй байсан ч тэр чинь төр зурх, нэр алдартай болсон ч тэр чинь төр зурх. Тэгэхээр бүх зүйл төр зурх учраас та яагаад шаналаад байгаа юм бэ тийм шүү дээ. Өрөнд баригдлаа гэдэг та насаараа амьдрахгүй нь ойлгомжтой байхгүй. Тэгэхээр энэ бүхэн дуусна. Зүгээр л дуусах хугацааг нь наашлуулъя гэвэл энэ манифест гэдэг зүйлийг сурах хэрэгтэй. Манифест бол яагаад гэвэл чамаа хичээсэн ч хичээгээгүй ч үргэлж ажиллана. Ямар нэгэн байдлаар тэр зүйлийг чамаар татна.
Зүгээр манифест илүү ойлгож суралцсанаар тэр хугацааг нь өөрчлөх боломжтой. Яагаад гэвэл магадгүй бид хоёрын аль нь энэ өнөөдрийн нэвтрүүлгийг хийх юмсан гэж бодсон учраас энэ зүйл ингээ явж байгаа бах Тийм шүү. Гэхдээ яагаад сарын дараа байсан? Яагаад хэдэн сарын дараа эсвэл ярьсны маргааш нь байж болоогүй юм бэ? Бидний хүссэн зүйл яагаад шууд тохиолдож болохгүй байгаа юм бэ гэж байгаа байхгүй. Хүмүүс ихэвчлэн би энэ зүйлийг яг бодож ирсэн шүү. Гэхдээ 10 жилийн дараа л би хэлжлээ. Гэтэл бидний энэ махан бие чинь дундаж насалт нь 65 байгаад шүү дээ. Нэг манифестыг биелүүлэхэд 10 жил орох юм бол бид нар яах юм амжихгүй нь шүү дээ. Манифест гэдэг зүйлийг ойлгож суралцсанаар та энэ 10 жилийг 10 өдөр болгох боломжтой л байхгүй. Тэрсээ цаг хугацааг нь л өөрийнхөө хүснээр ойртуулна гэсэн. Тийм болохоор би та хэдийг таньж сандаа хөтлөгдөөд энэ манифест гэдэг зүйлийг гоё эзэмшээрэй. Үнэхээр ойлгохгүй бол манай community-д ороод ир. Тэгээд би тэрэн дээр таны мэдлэгийг гоё төгжөөнүүдийг тайлж өгч өөрийгөө таних чинь туслах болно. За тэгээд хүнээр амьдралаа заалгамааргүй бол нохоогоор залгаж болно. Түрүүн хоёлаа нөгөө нэг завсарлах хооронд нэг ярьж яхад нэг ийм цогц дурдгдсан. Хүнийг бүтээж байгаа ерөөсө цор ганц зүйл бол сэтгэлгээ юм байна гэдэг. Тийм. За тэнгуут хүн ямар ч төвшний амьдралтай ямар ч амьдралаар амьдарч иж болно. Тэр бүхэн яг өөрийнх нь бүтээсэн бүтээл юм байна. Буюу нөгөө дотоод ертөнцийн тусгал нь гадаад одоо энэ физикал гэх юм уу одоо энэ амьдрал юм байна гэдэг юм санаа явж байгаа юм л да. Энийг нэг жаахан яг өөрийнхөө зүгээс гэх юм уу жоохон ингэж задлж дэлгэрүүлж өгөөч. Яг яагаад сэтгэлгээ нь хүнийг одоо бүтээж байгаа тэр зүйлийн бүх угийн үндсийн үндэс нь болоод байгаа юм байна. Манай өмнөх зочд бас яг ингэж хэлж ирсэн. Ерөөсөө сэтгэлгээ гэдэг. Сэтгэлгээ буюу одоо mindset. Тэнгүүд яг нөгөө би яагаад ингэж асууж байгаа нөхөр үгүй штэ өгшөө өвжээ чиний амьдралын гарал үүсэл өөр чи ингээд гадагшаад өгшөө яваад ингээ хил устаа гэтэл ингээ намайг харалтаа маралтаа тий намайг болохоор одоо юу гэдэг ингээ чи ингээ телевизээр ингээ контент чи явж байгаа учраас чи ингээ өргөжлүүлж хийх боломжтой байгаад байна. Чи бидний гарааны эцэг өөр вэштэй мэштэй гэдэг ч юм уу нэг иймэрхүү ялгаа гаргаж тавьдаг. Өөрөөсөө жоохон буруу хайхгүй байх маяг юм байна тий. Ийм байсан учраас би ингээд хохирсон гэдэг. Гэтэл сэтгэл зүйн илт тодорхой ингээд ямарваа нэг юмд яг амжилт гэдэг юм уу юу гэдэг нь дэрэг ямарваа нэг юмд хүрчихсэн хүмүүсийн хувьд ингээд үзэл бодлон тогтцсон юм эерэг сэтгэлгээтэй их магадлалтай болсон хүмүүсийн хувьд майндсет буюу сэтгэлгээ гэдэг чинь бүх юмны үндэс юм байна шүү гэж хэлээд байгаа байхгүй юу илт. Би ч гэсэн тэрнтэй санал нэг байдаг л та. Таанч итгэхгүй байна тий. Хүмүүс үү? Тий хүмүүс харин жоо тэгээд байгаа. За тэгвэл яагаад эсвэл яаж сэтгэлгээ нь бүх юмны үндэс болоод байгаа юм бэ? За одоо дахиад нэг жишээгээр ярил их гоё юм санагдаад байна. Хүн гэж яг юм бэ гэж байгаа байхгүй юу? Хүн төрлөختөн гэж яг юм бэ гингүүд хүн гэдэг нь өөрөө хүрээлэн буу орчны бүтээгдэхүүн. Хүрээлэн буу орчны бүтээгдэхүүн. Буюу Монгол хүн гэж юм гэвэл Монгол улс гэдэг энэ хүрээлэн буу орчин дотор өссөн хүнийг л Монгол хүн гэдэг байгаа байхгүй юу? Тийм болохоор Монгол гэдэг хүн чинь цусандаа биш зүрхэн дээшөө гэл ингээд Монгол цус гэж юм байхгүй юм байл шүү дээ. Ер нь бол тий. Гэдэгтэй адилхан юм мэл. Одоо шинэ за хүн төрлөختнийг ингээд за Homo sapiens буюу одоо хүний өвд эдсийг тийм ээ. Бичнээс үссэн гэж яг үзэл дээ ойлоо тийм ээ. Тэгвэл тэр бич ягаад хүн болсон юм? Одоогийн бичнүүд ягаад хүн болохгүй юм бэ гэдэг асуулт шүү дээ тийм ээ. Тэгвэл ерөөсөө юм л юм билээ. За ихэнх хүн төрлөختүүд яг ингээд Африк твс үүссэн байх магадлал маш өндөр юм билээ. Ерөнхийдөө бол. Тэгэнгүүт Африкт байдаг энэ хідэн мөрнүүд байдаг шүү дээ. За нэг юм гол байлаа гэж үзье заа. Тэр голны зүүн талд нэг баахан бичнүүд амьдарч ялээ гэж үзье. Одоогийн одоо хүн төрлөختөн болох гэж байгаа юм бичнүүд сөргөөр амьдарч исэн чинь нэг хэсэг бүлэг бичин одоо нэг 100 бичний нэг 20хан бичин 80-20 хуулаараа 20 бичин ерөөсөө энэ голыг гарыг. Тэгэх юм бол энэний цаана арслан бар байхгүй юм байна. Дээрээс нь шим тижилтэй юм байна. Тэгээд зориг гаргаад тэр голыг гарсан байна. Тэр гол гарсан 20 өнөдөр хүн болсон байгаа байхгүй. Товчхондоо яагаад юу өөрчлөгдөв гэвэл хүрээлэн буу орчноос сольсноор хүн болсох одоо тэр энэ хөгжил эхэлсэн байна. Ерөөсөл хүрээлэн буу орчноос хамаарал чи хүн болох юм уу, баян болох юм уу, ядуу болох юм уу гэдэг бүх юм чинь шийднэ гэсэн үг. За хэрвээ чи мал дээр байдаг, малчин хүмүүсийн дунд байдаг, бүр ингэж таг хөдөө байдаг хүн бол чи малчин болох хувилбар хэд вэ? Маш өндөр үз. За чи Улаанбаатар тэрээд хөрөнгийн бирж дээр ажилтдаг хүмүүсийн дунд байгаад байвал яах нь вэ?
чи тийшэл орох магадлал маш өндөр. Дубайд очиод чи ингээ те одоо тэр Wall Street энтерт очиод тэр хүмүүсийн дунд байгаад байвал чиний мэдгэд брокер болох магадлал маш өндөр шүү дээ. Тэр хүрээлэн буу орчноос шалтгаалаад таны хэн болох вэ? Ямар цалинтай болох вэ? Ямар мэрэгжилтэй болох вэ гэдэг чинь ингээд ер нь бол баг 100% шийдэгдэж байгаа. Тэр хүрээлэн буу орчлон гэдэг нь бидний хувьд одоо бидний үеийн залуучуудын дунд юу гэж бодож байна ер нь биелхөө? Facebook гэхгүй. Бидний хүрээлэн буу орчин бол бидний тэр 50000 найз л байхгүй да. Тэр 50000 найз бол тэр хүнийг зүгээр унгаах уу, босгох уу, саятан болох уу, архичин болох уу гэдэг шууд шийдэж байгаа. Би энийг яаж мэдээд байна гэхээр би өөрөө контент хийдэг хүн учраас контент хийдгүү хүмүүс контент хийдэг хүн хоёрын ялгааг би үнэхээр их мэддэг байхгүй. Контент хийдэг хүмүүс бол жишээ нь одоо чинь би нэг ингээд бичлэг оруулах, нэг зураг оруулах хүмүүс ингээд маш их муулж байгаа. Ер нь муулж штэ. Дарамжлах маягтай ингээд нэг юм нууц аккаунттай тэгээд цаана өөрийгөө нууцсан ингээд жоохон бах таваа хангаж штэ. Өөрийнхөө нэг юм юмыг хүнд муулж ингэж кайф аваад. Тэр хүний бодлоор л би тэр комментиг уншснараа ингээд гутрна гэж тэр хүн тооцоолоод байгаа байхгүй. Би өвж их хэвээр гой хэлжлээд энэ одоо эвгүй дээ. Яг контент хийдэг хүмүүс тэр юу гэж хардаг гэж. Үнгүү маркетинг гэж хардаг байхгүй. Сайн зүйл. Ер нь магтуусгаас илүү муулуулахыг л хүснэ. Бүх контент хийдэг хүн яг энэ зарчмаар байна. Ямар нэгэн байдлаар би интернет харагдах ёстой. Сайн ч бай, муулуулаад ч бай явж явах ёстой. Миний дуу хоолой, миний дүр төрх тэр хүмүүст харагдаалах ёстой. Яагаад тэгээд байгаа гэж attention буюу анхаарал. Анхаарал хаашаа төвлөрнө? Энерги тийш орсно. Энерги тийш орсно, мөнгө тийш орсно. Энэ хүмүүс чинь тэрийг ойлгоцсон аль хэдийн ашиглаад эхэлсэн байдаг байхад контент бүтээдгүй хар мас нөгөө нэг өөрөөсөө ядуу хүмүүс өөрийг нь шөмжлөхээс айсаар л байгаа юм. Тэгэхээр тэр хүн угаасаа л мөнгөний энергигүй буюу ямар ч мөнгө байтугай эсрэг хүснээс ч өөртөө татах чадваргүй хүн болоод өөрчиж байгаа. За тэгээ буцаад нэг үндсэн асуулт руу оръё. Тэр бичнүүд гол гарснаар хүн болчихлоо шүү дээ. Товчхондоо хүрээлэн буу орчин өөрчлөгдсөн. Тэгэхээр өнөөдрийн бидний хийх ёстой зүйл тэр 50000 найзаа өөрчлөх ёстой. Одоо жишээ нь чамаг нэг гоё мих гээл нэвтрүүлгээ хийх гээл оруулангууд хаахад харж мараал те. Яг ийм байгаагүй дээ чи энэ төр гэд. Тэр хүмүүсийг та зоригтойгоор устгаад блок хийж чадхал юм бол чиний амьдралыг өөрчлөх шинэ энерги буюу шинэ хүмүүс орж ирдэг байхгүй. Ингээд чи хүрээлэн буу орчин буюу өөрийгөө хүрээлүүлж байгаа тэр сошиал медиа хүрээлэлээ өөрчилснөөр чиний амьдрал өөрчлөгдөх юм аа. Тэгвэл гал моринжил гарсан чи нөгөөний хуучин 50000 найзтайгаа байгавал чиний дараагийн 2036 он яг адилхан сүүлийн 10 жилтэйгээ л байна. Чи ядуу хэвээрэл. Тэгэхээр хүрээлэн буу орчноос солих буюу энерги гэдэг зүйл яг л бактери шиг халдварладаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр чи яг үннийг хэлэхэд танаа найзууд дунд яг тэрбум төрөхтэй хүн байна уу гэдгийг асуу. Би өнөөдөр тэрбумтан болно л гэдэг юм. Миний хүрээлэн буу орчинд миний таних зүгээр энэ 10 найз дунд ганц тэрбум төгрөг дансандаа байрлуулж үдсэн байна уу? Чиний хүрээлэн буу орчин байх чи яаж болох юм бэ? Тэр хүрээлэл чамд ирэхгүй бол чи өөрөө яваад очил доо тийм ээ. Үнэхээр чамаас чиний хийж байгааг бүтээсэн чамаас илүү мөнгөтэй чадaltaй юм байл гойж байгаа чамаагүй найз л. Энэ бол үнэхээр хөдөлмөр ихгүй. Одоо ихэнх кинонд Wall of Wall Street тэгдэг үстэй. Та сарын хэдэн доллар авд энэ машины чи харсан чинь ингээ вау гэсэн чинь би энэ сар $70,000 хийсэн байна гэдэгдэг шүү дээ. Нэрээ өгсөн. За яг чек харуулд үнэн байх юм бол би яг одоо энэ ажлаас гараад танд бүр нохоо шиг зүтг хийгээд. Энэ яг ямар үйлдэл юм? Тэр хүн тэр энерги рүү орж байгаа байхгүй юу? Түүнээс тэр $70,000 олдог хүн тэр зөөгч залуутай бол найзлахгүй шүү дээ. Тэгтэл тэр зөөгч залуу өөрөө тэр нөхцөл байдлыг бүрдүүлээд энэ мөнгөтэй хүнийг би дагъя гэж байгаа байхгүй. Тэгэл аль нь баяжаад ингэ явдаг. Жишээ ер нь бол юм. Тэгэхээр би бол яг бүх найзууд нь тийм гэж юм биш. Зүгээр яг таны өнөөдрийн бүтээсэн амьдрал болон бүтээмээр байгаа амьдрал чинь яг таны тэр болох гэдэг хүн чинь байхгүй бол та буруу хүрээлэлтэй байна л гэж хэлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр яг энэ дээр нэг шүүмжил юу гэж орж ирэх юм би мэдчихэв. Найз нөхөрлөл гэдэг бол мөнгөн дээр тогтох юм аа. Энэ бол юунаас ч илүү үнцэнтэй тэр гээд ярин заяа. Яг үнэндээ хүнд найз ч юм уу нэг юм бол хэрэггүй. Ер нь бол яг үнэлэх тийм жинхэнэ найз ч гэж байхгүй багасаа өгтлээ нэздэг найз ч гэж ер нь бол байх шаардлагагүй. Ягаад гэвэл нэг хүнээс буюу нэг найзаас бүх зүйлийг хүсэх нь өөрөө маш утгагүй юм бэл. Чи олон найзтай байж болно. Өөр зорилготой.
Яг тэгвэл одоо жишээ нь хоёулаа сайн найзууд байлаа гэж бодъё. Гэтэл ихэнх хүмүүс өсөж байгаа хүн чи хэрвээ миний сайн найз юм бол Рома чи юу яа? Надтай шоуд. Дээрс нь чи миний бизнесийг дэмж. Миний ярьж ертөнцийг ойлгоно. Ерөөсөө чи ингээд миний хүсэж байгаа бүх юмыг чи хангах ёстой гэж байгаа байхгүй. Өөрөөрөө байх гэдэг. Өөрөөрөө байх гэдэг. Тэр нэг хүн чиний тэр хүслийг хангах ямар ч боломжгүй. Үсрэл танаа сайн найз чинь чамтай шоуд чадна. Тэр хүний чадах юм л тэр. Тэр найзтайгаа зүгээр шоуд. Бити тэр найзтай амаг нууцаа яар тэр найзтайгаа бизнес хийх гэж оролт. Бизнес хийдэг найзууд тусдаа. Таяр бизнесээ л юм. Таяр шоудахгүй. Харин таяр шоуд. Тэр нөхрөл төр ямар алдаа гараад байна гэхээр нэг шоудж исэн хүнтэйгээ бизнес хийх гэдэг хэлж байгаа байхгүй. Тэснэ гэр бүлийн асуудлаа дахиад хам шийдэх гэдэг хэлэхээр тэр хүн чинь бирд биш шүү дээ. Ер нь бол. Тэгэхээр нэг хүний энергийг ашиглах буюу хүмүүсийг зөв хэрэгсэл болгож ашиглаж сурах хэрэгтэй. Ер нь энэ тийм муу зүйл бол биш. Тэгэхээр нөгөө хүмүүс чи хэрэгтэй үедээ л над руу хандлаа гэдэг шүү дээ. Үгүй сайн биш дээ. Чамд хүний хэрэг байна. Чи ямар ч хэрэг бол би чамруу бүр хизээж ярихгүй байх нь шүү дээ. Тийм биз дээ. Тэгээ чи надад хэрэг болж байна гэдэг чинь чи өөрөөр бахархал хэрэгтэй. Чи хэн нэгэнд яаж хэрэг болох юм бэ? Харин би тэр хүнтэй ярьж байгаа шалтгаан нь хоёлаа юм нэвтрүүлэг хийя. Хоёлаа контент хий. Тэр найзтайгаа би контентын өрөөнд л найзлахад болно. Тэр ихэнх хүмүүсийн нөгөө нэг найзраа алдаад байгаа, найз нарлуу хутга хийлээ гэдэг байгаа нэг найзаас олон хүсэт. Бити тэгэр юм аа. Ер нь тэгээд багын найзыг бол багын найзаар л үлдээ. Багын найз чинь танаа бизнес партнер байх ямар шаардлагагүй. Мөн үү? Мөн. Энэ яг ингэж л ойлгочих юм бол хүмүүс нэг юу яах вэ? Хүрээлдээ салхит нь л амархан болох байх. Тэгэхгүй бол багын найзаа тавьж явуулж чадахгүй байна л хин үнэнч нөхөрлөл байх ёстой л гэд байж болно. Гэхдээ энергийн төвшөнд тэр арилж байгаа өөр гэж л. Нэгсдэ хүрээллээ илүү тэлэх тухай юм байж болно гэж ойлгож болох юм уу? Зөв хүрээлэл. Тий, зөв хүрээллээ тэлэх гэх юм уу юу гэх юм те? Яг хоо зөв жишээ бол за би жишээлбэл мөнгөтэй болох гэж байгаа юм байлаа л гэж бодъё л та. Би яг мөнгөтэй болохыг зорж байгаа 10 хүнтэй л найзлах хэрэгтэй. Түүнээс машин застдаг болох гэж байгаа 10 хүнтэй би найзлах байх нь шүү дээ. Яг зорилгоо тодорхой болгоод яг тийм адилхан хүмүүстэй л илүү нөхөрлж ирэн тэр хүмүүсийн хүрээлэлд явж очих шаардлагатай. Тэр хүмүүс чам дээр ирэхгүй бол чи өөрөө оч. Ёсоо одоо жишээ нь хүмүүсийг аягүй их гайхтай. Хизээч одоо ингээд маш нэг алдартай хүн байл гэж дээ. Алдартай баян нэг юм охин ч юм уу залуу ч юм уу байла. Энгийн нэг хүн тэрийг ингээд хараад крашлал вау гэл ингээд явдаг хүн байлаа гэж бодъё л дээ. Нэг дагагч байлаа гэж бод. Хизээч тэр хүнээс сайн мөн би тантай хамтарч ажиллая, таны туслах болъё. Ер нь би таны хүрээлэлд ормоор би юу хийх ёстой гэж тийм үйлдэл гардаг л байгаа байхгүй. Хинээс ч гарахгүй. Зүгээр л гайхаал яваад байна. Яаж юм болд юм бол гэж бодож байгаа болохоос тэр хүн тийм болохын төлөө үйлдэл хийхгүй байхгүй. Тэгэхээр энэ манифест, энэ бясалгал, энэ бүх мэдээлэл чи үйлдэл хийхгүй бол энэ ямар ч үр дүнгүй. Ерөөсөө манифестийн дээд хэлбэр нь бол үйлдэл хийх. 1000 сонсоод 1000 ойлгоод ямар ч хэрэггүй. 1000 бодоод за яста авсан зүйлээ авмаар байгаа зүйлээ авсан юм шиг төсөөлөх юм байна гэдэг. Чи гэрээсээ л гарахгүй бол тэр биелэхгүй л байхгүй. Чи үйлдэл хийх хэрэгтэй тэрний төлөө. Тэр нөгөө хүмүүс одоо ингэж байна л да. Гандан дээр очиод аав ээж дээр ингээл аав ээжийнхаа мөрийг гаргуулаад ном уншуулаад сайн сайхан байгаараа гэж залбираад шүү дээ. Манифест хийгээд шүү дээ. Гэхдээ яагаад чи үйлдэл хийгээд аав ээж дээр өөрөө очиж болохгүй байна. Яагаад очиод аав ээжтэй туслаад хоолыг нэгээд ээжтэй нэг цэцэг аваад өгч болохгүй юм бэ тийм үстэй. Манифестийн дээд хэлбэр нь үйлдэл. Чи тэр хүний төлөө залбирж яхаар очиод туслал та. Зөв. Ингээл ерөөсөө үйлдэл хийхгүй бол энэ машлын ертөнцийн юу ч биелэхгүй л гэдэг. Хүмүүс болохоор ингэж ойлгоод одоо сая бол бүр маш тодорхой нэг үйлдэл хийх гэдэг чи бүр их тодорхой хэлчихлээ л те. Хүмүүс болохоор нөгөө манифест хийнгүүт ингээ нэг юм төсөөлөл. Тэнгүүтээ одоо энэ дээр шууд нэг юм аяхтай кофе гаргаж ирэх гэлээ л та. Эсвэл хин нэгэн хүн ингээ намайг энэ чи кофе хүсээ сууж байгааг мэдэнгүүтээ тэнчнээс орж ирэх юм байна гэлс. Тэгээд агаар дээр хөөл сууж явах юм бодож байгаа бах тий. Тий надад үйлдэл хийнэ гэдэг чи их чухал шүү. Нэгсэндээ одоо сүнслэг бие буюу одоо энэ сэтгэлгээний хувьд ч физикал биеийнхээ хувьд ч яг тэр зүйл рүүгээл зүтгэх тэр зүйлийгээл бүтээх тухай л яриад шүү дээ. Мөн үү? Тэг мөн угаасаа нэг энэ сүнсэн биений чинь тийм ээ чадвар нь чиний энэ гадаад энэ физикал биеэр хязгаарлагдчихж байгаа байхгүй. Энэ юм салгаж ойлгож болохгүй гэсэн нэг зүйл. Махын бие сүнсэн бие хоёр аль нь 50-50 байгаа байхгүй. Нэг даалгавартай ирсэн. Тэгэхээр нөгөө нэг генетик буюу ДНК-аар
чамд уламжлал одоо ингэж өвлөгдөж ирсэн юм чинь махан бие байгаад идэг. Ясан бие, ясны бүтэц, өнгө зүс. Сүнслэг буюу энергиэр дамжиж ирсэн юм чинь ухамсар байгаад идэг. Тэр энергийг салгана гэхэд маш хэцүү байгаад байгаа байхгүй. Тийм байна. Түүнээс хүмүүсийн барьж байгаагаар бол удмын тарга гэдэг юм өвлөгдөх ямарч боломжгүй. ДНК-гаар тийм удмын тарга гэдэг юм явуулдаггүй. ДНК-гаар юу явуулах юм? Ясны бүтэц, анги зүс, нүдний өнгө гэх мэт ерөнхийдөө юм бит тимийг л өгнө гэсэн. Тэгэхээр удмын хараал мараал хэвээр юм янз бүрийн юм ирсэн мэс манай удмынхан ер нь ядуу. Ер нь нэг салалт ихтэй энтер гэдэг чинь тэр цусаар уламжлалт зэрэг явж боломжгүй гэдгийг шинжлэх ухаан нотолцоод байхад л яриад байгаа байхгүй. Манай аав ядуу байсан, тэрний аав ядуу байсан. Ер нь би ядуу байх магадлал маш өндөр гэд. Энэ өөр энергийн түвшин зүгээр тэр энерги буюу одоо нэг ухамсар нь дамжигдсан гэсэн үг. Хараал мэт явцсан. Сэтгэлгээ яг үнэ. Энийг бол тайлах арга замууд гэж байна. Тэрийг тэгэл одоо миний хичээлээс сонсдог байна. За ерөнхийдөө угсаа ингэдэг. Дугаар болгон дээр яг гоё яриа халаал. Тэгэл дуусч. Яг ингэж ятал дуусдаг байхгүй. Тэгэхээр ста нөгөө чиний хэлдгээр барыг цуврал контент болгож барыг хиймээр юм сэдв тий. За юу вэ? Нэвтрүүлгээ төгсгөлийг би зочдоос ямар нэгэн асуулт асуухгүйгээр ямар нэгэн тайлбар хэлэхгүйгээр ингээд үлдээдэг баг. Сүүлийн мөчийг танд үлдээе гэдэг. За би хэлэх үү те. За ер нь бол юм байгаамаа гэж. Хүн өөртөө итгэж ихсэн мөчөөс эхлээд тэр хүнд гайхалтай зүйлс тохиолдно. Хэн нэгэн ламт биш, хэн нэгэн багшд биш, хэн нэгэн хувилгаан, богд, далаалан, Дональд Трамп хэн ч байдгийг. Тэр нь юусоо биш. Ганцхан чи өөрийгөө хамгийн шилдэг, хамгийн мундаг гэж бодож ихсэн мөчөөс арчлан ертөнд чамайг шагнаж эхэлнэ. Яагаад гэвэл хүн одоо бид нар яг түрүүнээс чи ганцхан удаа амьдрна гэдэг байгаа яг үнэ. Энэ амьдралыг ганцхан чамд л зайсан бохгүй юу? Чи л нэг амьдрах хэрэгтэй. Танаа нөхөр биш, танаа үр хүүхэд биш. Гэтэл ихэнх хүмүүсийн алдаа нь өөрийгөө биш, үр хүүхдээ сонгоно. Эсвэл нөхрийгөө сонгоно. Нөхрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө би өөрийгөө золиослсон. Би яайсан гэдэг ч юм. Эн чинь ерөөсөй гавьяа шиг л биш байгаа юм. Гайхуулгаар юм биш. Хариуцлагагүй чи өөрийнхөө бурхан чамд амьдраараа гэж өгсөн амьдралыг чи би энэ амьдралаар амьдрахгүй. Би ерөөсөө энэ амьдралаа өөрийнхөө төлөө биш үр хүүхдээ ч юм уу хэн нэгэн зориулъя гэсэн мөчөөс эхлээд чи бурханы өгсөн бэлгийг авгуучаас бурхан чамайг шийдэж эхэлнэ л гэсэн. Яг бурхан гэхэр жоохон хийсвэр сонсогдож байгаа боловч бурхан гэдэг нь чи өөрөө л гэсэн. Өөрийнхөө хувь тавиланг л үүсгэж байна л гэдэг санаа байхгүй юу? Тэгэхээр өөрийгөө сонгоно гэдэг нь юу гэж байгаа юм бэ гэхээр өөрийгөө өргөж нэг тавь. Ихэнх хүмүүс за би яах вэ? Чи л юм амжилчих би дараа нь бол. Үгүй яагаад чи биш юм бэ? Чи яагаад эхлээд юм бүтээж болдгоо юм тийм биз дээ. Чи яагаад баян болж болохгүй? Чи баян болж ижил үр хүүхдээ сайхан амьдруулна, бүтээн байгуулалтын нийгмийн баялагийг бүтээн. Чи ядуу бол өнөөдөр хинч биш. Үнд гайл бол. Тэгэхээр өөрийгөө нэг тавих мөчөөс эхлээд өөрийгөө хайрлах тэр энерги хамгийн үн цэнтэй мөнгөний энергитэй яг тэнцдэг. Жишээлбэл чи 100 сая доллартай болъё гэж бодож байгаа бол хэрвээ 100 сая доллар чи энерги гэдэг бид нарс ярьлаа шүү дээ. Бүх юм энерги. 100 сая гэдэг тоо бол өөр энерги. Тэр мөнгөтэй тэнцэх цорын ганц зүйл нь өөрийгөө хайрлах гэдэг байхгүй. Өөрийгөө хайрлана гэдэг чинь чи спортоор хичээлнэ, эрүүл байна, эрдэм мэдлэгтэй байна, эрүүл биес саруул ухаан гарна. Тэгэхээр чи өөрийгөө хаяад бусдын төлөө явж байгаа гавьяа шиг гэж бодож байгаа бол чи өөртөө ч гайвуулна, тэр хүнд ч гайвуулна. Тэгэхээр өөрийнхөө амьдралаар амьдраарай л гэж захиа да. Окей. За өвч нөгөө нэг дугаар би бүр чиний ярианд автаад дугаар болгон дээр асуудаг нэг асуултаа таг мартчих. Энийг асуухгүй бол энэ бүр огт утгагүй болно. Өстөө уучлаарай. Нөгөө bucket list гэдэг хүслийн жагсаалт гэдэг нэртэй ярилцлага маань. Тэгээд өвжигийн хувьд bucket list буюу энэ яваа наснда хийж үзэх, хийж бүтээх одоо өгөхөөс өмнө хийх гэдэг юм одоо хэлцээ байгаа юм бол. За bucket list өвжигийн хувьд эхний 3 одоо листний эхний 3-т юу юу байна? Өгөхөөс өмнө хийх ёстой. Тий одоо хийх хүсэж байгаа зүйлс юм гэх юм уу? Тий. Ямар гоё асуулт вэ тий. Би ерөөсөй ойлгохгүйсэн юм чинь bucket list-ийг. За хийх ёстой зүйл за хамгийн их нь угаасаа хамгийн одоо гоё намайг уран зурагтайгаар өдөр болгон явуулдаг хүчтэй байлгадаг ганц хийх ёстой даалгавар маань л юм да. Мөрөөдөл бол биш шүү. Хий хоосон зүйл биш. Даалгавар. Болгоно одоо ерөөсөө Монгол улсын ерөнхийлөгч болох.
Энэ бол тийм вау маа гэдэг тийм зүйл бол биш миний хувьд. Энэ зүгээр л би ийм өгөгдөлтөй учраас ийм хүн Монгол улсад хэрэгтэй. Энэ бол миний Монгол улсад төрсэн одоо нэг даалгавар л нэг. Гэхдээ энэ бол миний одоо төгсгөлийн юм биш шүү дээ. Энээс цаашаа хоёр дахь лист нь одоо дэлхийн хэмжээний асуудлыг шийддэг дэлхийн хүн болохоо л гэж одоо би ярьдаг байхгүй. Тийм учраас би дэлхийн хүн юм аа. Монгол улс би төрсөн ч гэсэн дэлхий бол миний гэр. Би дэлхий дээр төрсөн. Том зургаар нь харж шүү дээ. Зөвхөн Улаанбаатар бол миний гэр. Би Улаанбаатартаа л дуусах хэрэгтэй биш. Би дэлхий дээр төрсөн хүн, дэлхийн өнцөг булан бүрт би амьдрах хэрэгтэй. Энэ бол миний гэр. Тэгэхээр би дэлхийн хүн юм байна. Цаашдаа дэлхийн хүн юм чи би дэлхийн хэмжээний асуудлыг шийддэг болно гэдэг ийм юм л мөрдөж. Тэгэхээр нэгдэх лист нь магадгүй Монгол Улсын ерөнхийлөгч болж үзэх гэх юм уу те. Угаасаа болох ёстой юм чи. Тэрэнд ингээд нэг өөрийгөө одоос бэлддэг болохоор үзэл суртал, бие авч явах байдал бүх юм нь ингээд нэг юм гоё зэгцтэй амар байдаг. Ер нь бол хаашаа явж байгааг мэдгээж хүн амар өстэй. Одоо би зайсан руу явна гэвэл яаж ч явсан би сүлжээл зайсан дээр очино гэдэг тодорхой. Би хаашаа явахаа мэдэхгүй бол хороол руу явах юм уу, наран тул руу явах юм тодорхой биш. Ийм байх шиг. За хоёр дахь лист нь хараагаад хэлүүлэх юм да. Амар том амар жижиг хоёр юм. Гэтэл яг миний хувьд л энэ асуудалтай. Ягаад тэгэхээр би тэглүүлэх гэж үзээд ирээсээ болохгүй байгаа учраас миний хувьд энэ чинь бүр ингээд заавал үзмээр байгаа. Ингээд шилгүүгээр хүмүүс яаж харддаг юм бол гэдгийг би ерөөс харж байгаагүй. Би яг 6 настай байхдаа шил зүгж эхэлсэн. Тэгэл тэрнээс хойш ингээд насан туршдаа шилтэл явж байгаа юм баггүй. Тэр яг шилгүүгээр ингээд хүмүүсийг бодитоор нь харах, бодит хэмжээгээр нь харах одоо ямар байд юм бол гэдэг чинь шал өөр байгаа байхгүй. Тэгээ яжид энэ шил чинь ингээд нэг цилиндртэй шил болохоор юмыг ингээд нэг том өргөн томруулж харагдуулаад байгаа байхгүй. Би бас цилиндртэй. Тэр би зарим хүмүүсийг ингээд гяс ингээд харчихсан. Энэ ер нь ийм хөл юм байна да. Бодитоор өөр жижиг юм байна гэж чинь. За 3 дахь зүйл маань дэлхийн 7 гайхамшигыг үзэх. Тэр би яг community-гаар хийж байгаа. 3-6 community-гийн 23 жилийн зэрлэг бол дэлхийн 7 гайхамшигыг үзэж дуусгах. Үзээд эхэлсэн бид нар. Сая энэ 100 өнгөрдөг намар Египт явсан пирамид руу очиж ирсэн. Одоо Бразил руу явах гэж ингээд л яг тэр олон хүнд итгэл найдар өгнө гэдэг чинь өөрөө маш гоё юм. Итгэл найдар чи чадна. Би биш ээ. Би өдөртөгч биш. Чи өдөртөгч. Би аяг гэж ярих. Нэг жинхэнэ манлайлагч гэдэг бол урд нь гараад би лаг, би мундаг, намайг сонс гэдэг хүн биш л те. Чи мундаг. Чи хамгийн мундаг. Би чамайг үргэлж дэмжинэ. Тийм учраас би ямар нэгэн ивент зохион байгуулсан ч за би өнөөдөр өдөртөгч биш шүү. Та өөрсдөө юмаа санаач л. Өнөөдрийн юмыг чи зохион байгуул. Чи лекц унш гэдэг ингээд нөгөө хүмүүс тэр өдөртөгч явах боломжийг өгдөг байхгүй. Тэр нь л гоё. Тэгэхээр нэгт нэгдүгээр хүн болох, хоёрт хараагаа төлөвлөх, гуравт тэгээд дэлхийн 7 гайхамшигыг хурдан дуусгах гэдэг юм л. Маш сонирхолтой лист шүү. Бодиттой байгаа шүү дээ. Хараагаа төлөвлөх маш бодиттой. Тэгээд биелэх боломжтой. Ойрхон сонсогдчих. Тэг. За тэгээд нэвтрүүлгийн ярилцлага ихэнд хэлсэн. Аль өглөө хэлсэн. Юу гэхээр нөгөө бусдад цаг хугацаа зарцуулна гэдэг маш том хүндэтгэл гэж би боддог. Тэгээ ер нь нөгөө чиний сошиалс харахад их нэлээд завгүй байдаг болтойсон. Тэгээд баг хагас өдрийг хамтдаа өнгөрүүлсэнд маш их баярлалаа гэж. Bucket list нөгөө эхний ингээд нэг part хоёр гэж хоёр part явах эхний дугаарыг зочин болж орж ийн гэж ойлгож байна. Тэгээд цаг хугацаагаа зарцуулсан маш их баярлалаа. Thank you. Тэгээд юуны үзэл бодлын хувьд бол маш олон зүйл дээр битүүр санал нэгдэж байна. Тэгээд зарим чиний ярьсан юм сонсож ингээд сэрүүний ус босох шиг тийм мэдрэмжүүд төрж байна. Яг гой нөгөө нэг 90 хүн болтой ингээд ер нь спорт очилх гэсэн гоё бас гоё ярьсангүй шүү дээ. Тийм. Хүмүүс зөвхөн бодлороо бүх юм хийх бол хот шүү дээ нэг да. Тийм шүү. Тэрийг бол ойлгох хэрэгтэй тийм. Нөгөө түрүүний хэлсэнчлээ сүнсэн бие мах бие хурц салшгүй юм шүү дээ гэд зөвхөн хүсээ суугаад байвал юу ч бүтэхгүй гол нь гарч үйлдэл хий. Энэ гадаад энэ нөхөр чинь дотроо чи хязгаарлаад байгаа байхгүй. Үнэхээр тархан гизтэй хүн бол яаж өөртөө итгэлтэй байх. Тийм шүү. Энд бол энийг өөрчлөх хэрэгтэй. За окей. Баярлалаа. За тэгээ цаг хугацаагаа зарцуулсан дахин баярлалаа. Залуучуудаа маш их баярлалаа. Тэгээ манай контент 7 хоног болгоны даваа гарагийн 21 цагаас Start Lab-ээр гардаг. Тэгээд Start Lab-ийн хамт олонноос дэмжиж ажиллаж байгаад баярлалаа. Чимээ Publishing, Вавилоны хамгийн баян хүн болон Jonas Flores засгийн дэлгүүр та бүхэндээ бас дугааруудыг хүрэхэд дэмжиж ажиллаж байгаа. За ингээд дараагийн дугаараар ирэх уулзлаа. Түр баяр та.